Hi guys, хоб болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. Зэмнэха та нар Diri гэж химбэ гэж бол сайн мэдж байгаа байх те. Дирийг одоо баг мэдгүй хүн гэж байхгүй болсон байх. Ялангуяа миний чаналын үзэгчид бол сайн мэдж байгаа байхаа. Диригийн тухай хийсэн бүр нөгөө цуврал бичлэгийг үзсэн бол бараг л гарын алгаа 10 өргөө харж байгаа юм шиг л тэр хүний тухай сайн мэддэг болсон байгаа. За тэгээд өнөөдөр би та бүхэндээ Диригээс аимшигтай нэгэн хүнийг танилцуулах гэж байна. Тэгээд Дири бол энэ хүн өнөөдөр ярих гэж байгаа хүний хажууд харьцуулагдах юм бол зүгээр л хүүхдийн тоглоом, зүгээр л цэцэрлэг гэсэн үг, окей. Тэгээд хэрв Дириг хэдүүлээ цөөвөр чонтой харьцуулах юм бол Jeffrey Epstein гэдэг өнөөдөр ярих гэж байгаа хүн бол Диригийн хажууд бол гараатны хаан арслан гэсэн үг, окей. Тэгээд Jeffrey Epstein гэдэг аимшигтай хүний тухай өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гэж байна. За тэгээд энэ хүний тухай надаас яриад өгөөч гэж маш их хүмүүс ойрын одоо өнгөрсөн 7 хоногоос ахуулаад асууж байгаа. Тэгээд нэрээ манайхан би бодлоо л доо энэ Jeffrey Epstein гэдэг хүн чинь ерөөсөө тийм шин зүйл бол огтхон биш. Энэ бол ингээд те шив шинээр ингээд гараад ирсэн гимт хэрэгтэн шив шинээр гараад ирсэн одоо ийм мэдээлэл огтхон биш. Ялангуяа Америкийн хувьд бол энэ ч одоо Америкийн гимт хэрэгтэн байгаа болохоор тэгээ Америктаа бол үнэхээр одоо алдартай гэх нь юу юм бэ? Цуу нэртэй те infamous болчихсан ийм хүн байгаа. Тэгээд энэ хүний мэдээлэл чинь одоо 2000 яг 6, 7, 8 оноос эхлүүлээд ингээд жоохон цувраатай явж агаад за тэгээд бүр амирыг бүүн болоод аимшиг хамаг одоо булхаан дэлгэгдсэн зүйл нь болохоор яг 2019 онд байсан байхгүй. За тэгээд 19 оноос хойш бол ингээд одоо хүртэл 2026 оны хүртэл бол энэ хэрэг нь ерөөсө хуучраагүй. Тэгээд хүмүүс бол ингээл жил болгоно л Epstein-ийн файлыг задлаач гэж Америкийн ард иргэдтэй ингээд Америкийн government-ээс асуудаг, шаарддаг байгаа. За тэгээд яагаад одоо гэгүнтхэн манай монголчууд ингээд энэ 7 хоногоос яг өнгөрсөн 7 хоногоос эхлээд манай Монголын social media дээр айгүйх ингээд бүүм болсон юм байна лээ. Тэгээд тийм учраас ингээд одоо манай үзэгчдээс өгдөм юмнууд ирээд байгаа вэ гэхээр манай Монголын зарим нэгэн одоо улс төрийн хүмүүс одоо ерөнхийлөгчд асан тэ экс ерөнхийлөгч энтерод нэр нь ингэж холбогдсон юм байна лээ Jeffrey Epstein тэ тэрнээс болоод ингээд хүмүүс айгүйх энэ хүү хэргийг сонирхоод тэ ийм хүн байна штэ та яриач гэж одоо ингэж асуугаад байгаа юм байна лээ. Тэгээд ямар ч гэсэн ингээд нэг залруулга хэлэхэд бол тэ энэ бол ерөөсөө тийм шин зүйл бол биш шүү манайхаа, окей. Тэг яагаад монголчуудын одоо анхааралд энэ хэргийг өнөхөө одоо энэ сая өнгөрсөн лагт ороод ирсэн бэ гэхээр би түрүүн хэлсэндээ тэр нэг Монголын улс төрчнөр нь холбогдсон байлаа гэдэг. Энэ хүү одоо Америкийн ёс зүйн одоо хууль зүйн яам Department of Justice гэж байгаа. Department of Justice болохоор одоо Jeffrey Epstein-ийн файл дотор байгаа одоо бүх нөгөө нэг мэдээлэл нотлох баримтууд, зураг, хөрөг, бичлэг юу вэ те. За тэгэл энэ хэрэгтэй холбоотой байсан одоо айгу мундаг хүмүүс энэ төр гэдэг. Тэр бүх хүмүүсийн одоо нотлох баримт, имэйл юу гэдгийг бүх зүйл нь байгаа гэсэн үг Department of Justice. Тэгэд Department of Justice гарганаа за задлнаа бид нар одоо хүмүүст ингээд ил болгоно гэл тэгэл ядаг. Тэгтээ ерөөсө тэгдэггүй. Ингээд багаар жижигнэр ингээ хүмүүст ингээ хүрэгдэг байхгүй юу. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт яг нилээн их файлуудыг задлсан байгаа юм. 3.5 сая хуудас баримтуудыг задлсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дундаас нь одоо тэр нь болохоор ингээ public access гэсэн үг. Тэгэл Department of Justice гэдэг Америкийн одоо энэ хууль зүйн яамны вебсайт руу ороод хин хүссэн хүн ингээд Epstein-ийн файлыг access хийгээд харж болно гэсэн үг. Тэгээд тэн дээр нөө search байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр монголчууд Mongolia гэж бичингүүд Монголтой холбоотой ингээ search-ууд нь хайлтууд нь гарч ирээд тэгээд манай монголчууд одоо ийм Монголын улс төрчид бас холбоотой байсан мэн гэдгийг олж мэдээд ингээд монголоор бүүн болж байгаа юм байна. За ямар ч хэлсэн манайхаа тэгээд айгүй их олон хүмүүс энэ тухай яриад өгөөч гэж асуусан учраас би өнөөдөр ярьж өгөх гэж байна, окей. Тэгэхдээ манайхаа юу вэ? 2 парттай бичлэг орно гэж бол би тооцоолж байна. Яагаад вэ гэхээр өнөөдрийн дугаар дээр болохоор хэдүүлээ Jeffrey Epstein гэж юу нь яг хин юм бэ? Ямар хүн юм бэ? Ямар хэрэг үйлддэг байсан юм бэ гэд тэр бүгдийг ингээд сайхан дэлгэрэнгүй яриад тэ би Дириг та бүхэндээ яаж ярьж өгж илөө. Яг тэрнтэй адилхан ингээд Jeffrey Epstein-ийн одоо яг
бүх background бүх юмыг нь ярьж өгөөд за тэгээд хоёрдугаар партнер болохоор сая одоо 7 хоногийн өмнө гарч ирсэн шинэ одоо тэрхүү 3.5 сая нотлох баримтууд тэднийг ингээд та бүхэндээ яг гол гэсэн зүйлүүдийг нь айгүй амар сэтгэл сэргийлгэм гэсэндээ одоо сэртгэм тийм амар зүйлүүдийг нь та бүхэндээ ингээд зураг хөрөг юу ядгийн те тэднийг нь бүгдийг тайлбарлаж өгөөд ийм одоо олонний танил одоо хүмүүс ингэж холбогдсон байна ингээд тэр бүгдийг нь одоо ингээд cover хийгээд явна гэсэн үг. Окей. Тэгэхээр ямар ч гэсэн хоёр парт орох нь байна шүү гэд толгойдоо бодоод сууж байгаараа. Окей. За удахгүй цагаан сар болох гээд л цагаан сараар айлсад айгүй гой бэлгэнэд цоглуулнаа гэл догтлоод ээж байна та нар маань. За тэгвэл штэ те цагаан сар болохоос ч өмнө маш гой бэлгүүдийн эзэн болох боломж байна заяа. Mobicom корпорацийн хэрэглэгчдэд зориулаад дүүрэн бэлгтэй шинэлийг хэмээх ийм гой урамшууллаа зарласан байна. Тэгээ энэхүү урамшуулал нь 2 сарын 28-ны хүртэл явагдах байгаа. Тэгээд хэрхэн энэхүү урамшуулалд оролцож гойгоо бэлгүүдийн эзэн болох вэ гэдг нь үнэхээр маш амархан заяа. Mobicom-ийн аппликейшн дээр цагаан сарын тусгай онцлог бэлгтэй картуудаар дансаа цэнэглээд 5-гийн эдэний 5 үеийг бүрдүүлээд маш олон бэлгүүдийн эзэн болох боломжтой. 5-гийн эдэний үе бүр нь бэлгтэй байгаа шүү. Ямар бэлгүүдийн эзэн болох боломжтой вэ гэхээр iPhone 17 Pro Max 100GB дата, өсгөгч soundbar, сар шинийн бэлгийн багц, сүү хувьцаат компани амтад шимтэд сүү хорхоо аруул, мөн Lipton Ice Tea гээд маш олон янзын гойгой бэлгүүд таныг хүлээж байна. Тэг бодоод үзэлтэй маш амар хялбар тэгснээ бас хажуугаар аягүй сонирхолтой юм гоё 5-гийн эдэний үенүүдийг бүтээгээд маш олон төрлийн бэлгүүнүүдийн эзэн болох боломжтой юм байна. Аягүй сонирхолтой биш үү гэж юу? За тэгээ манайхаа 2 сарын 28-нд энэ урамшуулал нь дуусах нь байна. Тэгэхээр дуусхаас нь өмнө Gals Mobicom аппликейшнээрээ дансаа цэнэглээд ийм олон гойгой бэлгүүдийн эзэн болоод авцгаагаарай. За тэгээ угаасаа цагаан сарын баярын хамгийн гоё хэсэг нь бэлгүүд цуглуулах байдаг шүү дээ. Тэгэхээр цагаан сар болохоос өмнө ч гэсэндээ ийм гоё бэлгүүдийн эзэн болох боломжтой юм байна шүү. Бүгдээрэнд нь амжилт хүсье. За манайхаа тэгэхээр Who is Jeffrey Epstein гэдэг нэгэн маш том чухал асуулт байна те. Хин гэдэг хүн юм бэ? Jeffrey Epstein. Ер нь Jeffrey Epstein гэж одоо ямар зүйл хийдэг байсан хүн юм бэ гэж одоо хүмүүс айгүйх дотроо бодож байгаа байх. Тэгээд энэ бол үнэхээр айгүй тийм мянган лангийн асуулт гэдэг шүү дээ. Үнэхээр л тест мянган лагийн асуулт заяа манайхаа. Яг одоо та нар одоо Америкт амьдардаг хүмүүсээс ч юм уу те. Ингээд Who is Jeffrey Epstein гэд хэлэнгүүд за яг хуу хэлж байгаа зүйл нөгөө нэг pedophile тэгээ жоохон хүүхдүүдийг одоо хүчинцдэг байсан. Жоохон хүүхдүүдэд абьюз үзүүлдэг байсан ийм балиар зааван гэмт хэрэгтэй гэж хэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө Jeffrey Epstein гэж хэн байсан бэ гингүүд хүмүүс хэлж чадахгүй. Хин ч хэлж чаддаггүй. Энэ Jeffrey Epstein гэдэг хүн хэрхэн одоо баян болсон бэ? Яг ямар ажил хийдэг байсан юм бэ гэдэг асуулт гарч ирэнгүүт хин ч хариулж чаддаггүй. Үнэндээ айгүй сонирхолтой. Тэр нь бол зүгээр л mystery, okay? Үрд мөх mystery байсараагаа дуусна гэж миний хувьд бол бодож байна. Ингээд нууцлал байсараагаа үлдэн тэ. За энэ Jeffrey Epstein гэдэг хүн нь болохоор Америкийн тэрбумтан хүн юм аа манайхаа. Okay? Маш баян үнэхээр wealth тэ үнэхээр одоо баян чинэлэг одоо зүйл гэдгийг үнэлтүүлсэн тийм хүн байсан байгаа байхгүй юу? За энэ эрэгтэй нь болохоор 1953 оны 1 сарын 20-ны өдөр Америкийн одоо Нью-Йорк хотын Brooklyn дүүрэгт яг Coney Island гэдэг хэсэг байдаг. Тэр хэсэгт ингэж төрсөн ийм эрэгтэй байгаа юм а. За гэхдээ энэ эрэгтэй болохоор шүү дээ ерөөсөө тийм баян чинэлэг айлд өссөн төрсөн зүйл бол биш заяа. Тэгээд энэ ч нэг одоо хэдүүлээ залуугийн тухай ярих гэж байгаа болохоор ингээд энэ амар тэр бомтон хүн байсан, баян чинэлэг хүн байсан болохоор хэдүүлээ ер нь чинэлэг зиндааны одоо дээд зиндааны хүмүүсийн тухай айгүйх ярина. Зөвхөн Epstein-тэй Epstein-аас гадна Epstein-ийн ингэж холбоо сүлбэтэй энэхүү гэмт хэрэгтэд оролцож идэг байсан хүмүүс нь дандаа л дэлхийн world leaders-ууд заяа дэлхийг удирддаг одоо хамгийн баян чинэлэг гэсэн хүмүүс байгаа хгүй. Тийм учраас би одоо энэ wealth тал дээр нэг жоохон юм хальт юм ярьчихад Jeffrey Epstein болохоор одоо шин money гэх юм уу new money гэж хэлж болохоор заяа. Ягаад тэгэхээр ерөөсөө тийм баян чинэлэг айлд өсч төрөөгүй middle class амьдралтай lower middle class амьдралтай айлд төрж өссөн мөртлөө ингээд өөрийгөө бий болгоод босгоод ингээд баян болчихсон гэсэн үг заяа. А гэхдээ Jeffrey Epstein-ий одоо associate хийдэг байсан хүмүүс нь бол ихэнх нь бүр ингээд old money гэсэн үг. Бүр ингээд баян чинэлэг айлд аль үжээний хэдэн удмаараа баян чинэлэг явчихсан бүр ингээд another level хүмүүс. Одоо жишээ нь гэх юм бол Jeffrey Epstein-ий баруун гарын эмэгтэй гэж яригддаг байсан өөрийнх нь найз охин Ghislaine Maxwell гэдэг эмэгтэй байгаа. Хэдүүлээ тэрний тухай илүү гүнзгий ярих болно. Тэр эмэгтэй жишээ нь гэхэд өөртөө манайхаа Их Британи улстай Англи улсаас гаралтай тийм бүр баян айлын охин байсан байгаа хгүй. Тэгэхээр тэр нь болохоор ингээд арай жоохон өөр
old money болоо явчихж байгаа юм, okay? За ямар ч ингээд та бүхэндээ жоохон ч гэсэндээ ингээд санхүүгийн талаар хэрхэн ямар айлаас өссөн бэ гэдгийг нь одоо ингэж мэдээлэл өгөх гээд ингэж ярьлаа. За тэгээд энэ залууч нь хичээлдээ айгүй мундаг сурдаг байсан юм байна. Айгүй гавл толгойтой үнэхээр мундаг л сурагч байсан юм байна. Тэгээд Cooper Union гэдэг одоо их сургууль сурсан байна. Америкт одоо Нью-Йоркд гэхдээ ийм сургууль авахгүй их сургууль. Тэгээ бас ер нь бас ороход нэлээд хэцүү одоо 13% acceptance rateтэй ороход хэцүү ийм их сургуульд орж чадсан юм байна. Гэхдээ энэхүү сургуулаа дуусгаагүй 2 жил сурж байгаад ингээ гарчихсан байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө маш сонирхолтой манайхаа. Одоо яг Нью-Йоркийн Upper East Side гэдэг хэсэг байдаг заяа. Тэрэнд нь болохоор миний бичлэгүүдийг үздэг хүмүүс бол дандаа мэдж байгаа баг. Тэгээ баг мэддэг болсон байгаа. Upper East Side гэдэг нь болохоор ер нь яг Нью-Йоркийн баячууд айгүй баян хүмүүсийн амьдардаг хороолно, okay? Тийм учраас Upper East Side-д байдаг сургуулиуд нь болохоор дандаа private school-ууд буюу одоо ингээ хувийн сургуулиуд маш олон их төлбөртэй ийм одоо 10 жилийн сургуулиуд байж байдаг. За тэгсэн чинь Jeffrey Epstein сургуулаа төгсөөгүй байж иж энэ Upper East Side-д байдаг нэгэн хувийн айгүй мундаг academy сургуульд багшлаад унсан байгаа байхгүй, профессор хийгээд унсан. Тэгээ тэрэн дээр бол хүмүүс гайхдаг юм бэл яаж энэ хүн Jeffrey Epstein сургууль төгсөөгүй их сургуулийн диплом байхгүй байж иж ийм том хувийн сургуулийн багш шиг явчихсан болоо гэдэг. Тэрэн дээр айгүйх одоо бас маргаан байдгийн мэн лээ. За тэгээд тэр сургуульд ажиллаж байх үедээ нэг connection холбоо сүлбээгээрээ дамжуулаад нэгэн том санхүүгийн компанид ажилд ороодчихжээ. За тэгээд явж байгаа тэр санхүүгийн компанид нэг нэлийн олон жил ажиллаад 1-2 жил ажилласны дараагаар аюулгүй мундаг ажиллаж ирсэн гэж аахгүй. Үнэхээр гавл толгойтой бүр ингээ математикийн хувьд бол тэ үнэхээр толгой нь гавл байдаг гэсэн гэж аахгүй. Бүр амар сайн ажил хийдэг. Тэгсэн чинь яг тэр компанийх нь захирал нь тун удалгүй нэг зүйлийг олж мэдсэн чинь энэ Jeffrey Epstein гээд ажиллаад байгаа хүн чинь resume дээр дан худлаа бичсэн байна. Cooper Union гээд тэр их сургуульд төгсөөгүй битгий хэл сурж байгаагүй. Сурж байгаагүй. Тэр 2 жил сураад гарсан гэдэг нь ч гэсэн худлаа. Тэгэж худлаа яриад эхлээд тэр Upper East Side-д байдаг хувийн сургуульд ингээ багшлаад унжээ. Тэрүүгээрээ дамжуулаад холбоо сүлбээгээрээ дамжуулаад ийм санхүүгийн компанид ажилд орчихжээ. Ер нь бүх resume дээр нь тавьсан юмнууд нь худлаа гэдгийг олж мэдсэн. Гэхдээ энэ захирал нь хэдийгээр ингээд худлаа ярьсан байна ингээд халчиг гэж бодсон ч гэсэндээ айгүй сайн ажил хийжсэн сүүлийн 2 жил те. За тэгээд Jeffrey Epstein-ийг ингээд шууд confront хийгээд чи ингэж худлаа бичсэн байж тээ гэсэн чинь тийм ээ би ингээд яа харахгүй худлаа бичсэн мэ. Ягаад тэгэхээр би те ингэж худлаа хэлэхгүйгээр бол ингээд өөрийнхөө чадварыг харуулж чадахгүй ийм ажилд орж чадахгүй байсан болохоор би худлаа хэлсэн маа. Гэтэ тэ надад бол худлаа ярьсандаа харамсаж ин. Гэтэ би надад өөр ямар ч арга байгаагүй маа гэдэг зүйлийг ингэж амар тийм үнэнгээсээ хэлсэн учраас нөгөө захирал нь гэтээ энэ чинь айгүй мундаг ажиллаж байгаа хүн чинь халаад яах вэ гэж бодоод ажилласан байгаа байхгүй. За тэгээ одоо энэ юг энэ захирал нь тэр хуучин захирал нь одоо бол ингээд тэ 2020 онд Netflix дээр гарсан нэг юу байгаа Jeffrey Epstein-ийн тухай гарсан Filthy Rich гэдэг 4 ангитай баримтат кино байгаа. Тэр баримтат кинон дээр энэ захирал нь ярьдаг. Би тэр үед л тэ Jeffrey Epstein-ийг тийм залуу байхад нь л яг олж мэдсэн үедээ л шууд ажлаас нь халах хэрэгтэй байсан. Ягаад гэвэл би баг энэ monster хүнийг тэ мангас шиг ийм аратан хүнийг одоо бий болгоход бараг л тусалсан юм шиг санагдаж байгаа учраас би тэр үед нь л халах хэрэгтэй байж дээ ингээ аюу харамсдгаа гэдэг зүйлээ хэлсэн байгаа. За гэхдээ ер нь бол ингээд энэ бүгдээс нь харахад бол манайха харж болж байгаа юм. Энэ хүн бол үнэхээр гавал үнэхээр амар ухаантай хүн байсан нь бол мэдэгдэж байгаа юм. За тэгээ түрүүн хэлсэнчлэн энэ Jeffrey Epstein гэдэг хүнийг маш баян гэдгийг бол мэдэн тэр бомтон гэдгийг мэдэн гэхдээ яг ямар ажил хийдэг байсан бэ гэдэг нь бол үнэхээр mystery те. Ингэж яригддаг баян хүмүүс өөрөөсөө ч баян те тэр бомтон хүмүүсүүдийн санхүү дээр нь тусалдаг. Одоо financial advisor гэх юм уу те санхүүгийн одоо зөвлөгөө өгдөг. Ялангуяа энэ хүмүүсийн татварыг нь бодож өгдөг. Хэдийгээр өөрөө tax accountant энэ төр бол биш. Уул нь бол ийм баян хүмүүсийн tax-ыг нь бол tax accountant хүмүүс л ингэж бодож өгдөг байтал хэдийгээр өөрөө татвар боддог хүн биш мөртлөө татварыг нь ингэж бодож өгдөг. Гэхдээ хамгийн одоо catch нь юу юм бэ гэхээр Jeffrey Epstein энэ тэрбумтон хүмүүсийг хэрхэн tax-наас татвараас зайлсхийх вэ гэдгийг зааж өгдөг гэсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ татвараас зайлсхийнэ гэдэг чинь бол гэмт хэрэг. Гэхдээ гэмт хэрэг шүү дээ, тэ. Гэхдээ энэ Jeffrey Epstein хэрхэн хууль ёсны дагуу
татвараас чөлөөлөгдөх вэ гэдгийг зааж өгдөг гэсэн гэж байгаа байхгүй. Нэг хуулийн цойрхоо гэж байдаг шүү дээ. Loophole-нуудыг ашиглаад энэ тэр бомтой хүмүүсийг бага татвар төлөхийг одоо ингэж арга замыг зааж өгдөг гэсэн ийм хүү юм гинэ. Тэгээд тийм учраас ийм амар баян байсан. Тэр бомтой хүмүүс нь бол энэ Jeffrey Epstein баг юу ялаа гэд татварыг нь бодож өглөө гэж жилдээ $40 сая төлдөг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд л бодож байгаа. За тэгээд энэ Jeffrey Epstein гэдэг хүн нь бүр маш олон байр савтай байсан. Окей. Одоо шинэ гэх юм бол Нью-Йоркд яг Нью-Йорк хотод байдаг түрүүний хэлсэн нэг Upper East Side гэдэг тэр баячуудын амьдардаг хороололд маш том 7 давхар ийм байртай байсан. Окей. Тэгэд энэ нь болохоор $51 сая тухайн үедээ $51 сая одоо ийм үнэлгээтэй байр байсан юм. Тэрийг ингээ худалдаж авсан. Одоогийн байдлаар бол 2020 оны байдлаар болохоор 70 хэдэн сая гэсэн 70 хэдэн сая үнэлгээтэй явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо 2026 онд бол бүр л амар үнэтэй болсон байгаа. Тэгэд энэ нь болохоор шүү дээ Нью-Йорк хотод байдаг маш цөөхөн тооны хамгийн том хувийн эзэмшлийн байр гэж байгаа байхгүй юу? За тэгээд түүнээс гадна $18 сая үнэлгээтэй New Mexico байдаг ийм ranch house байсан мэн. За түүнээс гадна тэрийг Zora гэж дууддаг байсан гэж байгаа байхгүй өөрийнх нь байрыг байшингаа заяа. За тэгээд Florida мужийн Palm Beach дээр баячуудын амьдардаг Palm Beach дээр маш том бас mansionтэй байсан. За Францын Парис хотод маш тийм luxury upscale condo бас апартменттэй байсан байна. Ohio мужид бас нэгэн мундаг том хаустай байсан. Өөрийн гэсэн helicopterтэй заяа. За түүнээс гадна өөрийн гэсэн 5 хувийн private jet плануудтай. За тэгээ Boeing 727 хүртэл өөрт нь байдаг байсан юм байна. Тэр Boeing 727-нд нь хүртэл юу байдаг Bill Clinton хамт ингээд суугаад Африк руу аялж исэн юм байна. Ийм одоо маш их хөрөнгөтэй хүн байгаа байхгүй юу? За тэгэд одоо энэ Jeffrey Epstein баригдаад шоронд ороод энэ тэр болсны дараагаар яг 2019 оны явдлыг би ярьж байгаа байхгүй хэдүүлэл тэрэн лөө нь бол улам ингээ орох болон цаашдаа. Гэхдээ яг 19 оны үеэр ингээ баривчлагдах үед нь хэрхэн дэрийн гэр баривчлах үед нь rate хийгдэж тэ ингэж нэгжүүлж ирсэнтэй адилхан яг 19 онд Jeffrey Epstein шоронд ороход нь улсын байгууллагын очоод ингээд бүх байшингуудыг нь бүгдээрэнгийн ингэж raid хийжсэн байгаа. За тэгээд энэ одоо чинь New York apartment болон одоо тэр Palm Beach дэх mansion энтерүүдээс нь маш эвгүй амар сонин weird creepy зүйлүүд олдчихсан байгаа заяа. Одоо жишээ нь гэх юм бол Нью-Йоркийн апартмент руу яваад орно шүү дээ. Тэнгүүд яг нэг entryway яг тэр эхнийх нь коридороор ингээл явгод ийм synthetic eyeball-нууд заяа ингээд хүний нүд шиг нэг юм хиймэл нүдүүд байдаг шүү дээ. Нэг тийм хиймэл нүд шиг тэгсэн мөртлөө айгүй амар яг жинхэнэ юм шиг харагддаг тийм зүгээр нүднүүд ингээд энэ тэнүүгээр ингээд байждаг гэсэн гэж байгаа байхгүй юу? Одоо бараг л үзэсгэлэн болгож байгаа юм уу? Art те гоё уран зураг гэж байгаа юм уу? Тим маягаар хийж байгаа юм уу? Хаашаа ингээл eyeball-нууд ингээд байждаг гэсэн гэж байгаа байхгүй яг тэр entryway дээр нь. За түүнээс гадна маш их олон хэмжээний шалдан нүцгэн эмэгтэйчүүдийн болон жоохон охтуудын зургнууд байдаг байсан. Зарим нь болохоор painting-ууд те юм жоохон хүүхдүүдийн тийм зурчсан шалдан жоохон хүүхдүүдийн зургнууд байдаг байсан, зурчсан пейнтингнууд, зарим нь болохоор photograph буюу яг зүгээр ингээ камераар авчихсан тийм шалдан охтуудын, жоохон хүүхдүүдийн, эмэгтэй хүмүүсийн зургнууд байж идэг байсан юм. Ингээ зүгээр ингээл энэ тэнүүгээр нь ингээл бараг л чимэглэл болгоо ингээл энэ тэнүүгээр нь хадагдчихсан эсвэл ширээ мэрэн дээр нь ингээ тавигдчихсан. Тэгээ ийм байдаг байсан юм байна. За эн чинь бол угаасаа ойлгомжтой болохгүй зүйл шүү дээ. Тэ яг шалдан эмхтэй хүний зургийг хүн тавина уу байна уу? Okay, who cares тэ өөртөө сонголт. Юуны жоохон хүүхдүүдийн гэдэг утгаараа бол угаасаа эн чинь шууд гэмт хэрэг болчихж байгаа. Ягаад гэхээр нэг бол ингээ child гэж явдаг. Тэгэхээр энэ нь бол шууд гэмт хэрэг болчихж байгаа. За тэгээд одоо New York apartment-д нь айгүй тийм creepy зүйлээд байгаа гэсэн байхгүй ингээд тэр амар ингээд spiral хийс одоо юм staircase биш дээ нэг шатнууд тэрнийхэн тэнд ингээд голд хавьтна нэг тийм дүүжлэгдэж байгаа эмхтэй хүний тийм баримл шиг юм байдаг байсан. Яг ингээд дүүжлэгдсэн байгаа юм шиг. За түүнээс гадна өөрийнх нь bathtub заяа ингээд бааных нь өрөөнд яг бааных нь одоо хүн усанд ороод тэг ингээд баан дотор усанд ороод хөвтчихлээ гэж бодоход яг ингээд ханан дээр нь хажуудлынх нь ханан дээр нь ингээд базж болох
ийм эмэгтэй хүний хөхнүүд байдаг гэсэн гэж байгаа байхгүй яг ингээ эмэгтэй хүний breast те тэгээ тэр нь бас айгүй жинхэнэ юм шиг харагддаг гэж байгаа байхгүй тэгэл тэрийг одоо баг усанд ороод яж захтай ингээл базаал сууж идэг юм хайшин тийм юм бэ гэж байгаа юм түүнээс гадна яг тэр бааныхын өрөөнийх нь бааны тэр одоо цоргоных нь тэнд нэг тийм ballerina leg байгаа байхгүй юу тийм балеринагийн балетын бүжигчний тийм хөл цоргоных нь оронд байж байгаа гэсэн үг. Тэгээд тэр нь бас ингээ хүмүүс амар creeped out одоо ингээ бүр амар хүмүүс ямар creepy юм бэ гэдэг байгаа нь болохоор та нар ингээ сайн харах юм бол амар real. Үнэхээр яг л жинхэнэ хүний хөл юм шиг харагдаад байгаа. Тэгээ хүмүүс баг энийг одоо сайн шалгах хэрэгтэй те. Наад чинь баг жинхэнэ хүний хөлөөр хийчихсэн юм биш үү гэж ярьж байгаа. Ер нь бол айгүй эвгүй харагдчихжээ. За тэгээд одоо чинь Palm Beach дээр тэр нөгөө том байшинд нь яг өөрийнх нь өрөөлөө яваад ороо шүү дээ. Ингээ унтлагынх нь өрөөлөө яваад оронгууд ингээд айгүй тийм сайн орных нь хажууд тийм эмнэлэгт байх зориулттай юм шиг тиймэрхүү машин зшрнүүд нэг тийм байж дэг гэсэн гэж аахгүй тийм тоног төхөөрөмжнүүд тэрүүгээр юу гэдэг гэсэн бүүмэнд окей. За түүнээс гадна яг орных нь хажууд массажны одоо массаж хийлгэхэд зориулагдсан тийм ширээнүүд байдаг шүү дээ массаж тейблнүүд байж байгаа байсан гэж байгаа юм. За тэрнийх нь хажуудалд нь ингээд айгүй том тийм шкаф байгаахгүй. Тэр том шкафаар нь дүүртэл заяа тэр чигтээ маш их хэмжээний одоо sex toy-нууд буюу одоо тий adult toy-нууд байж байгаа байсан гэж байгаа юм. За тэгээд юу л бааных нь өрөөлөө яваад оронгууд дахиад массаж тейбл заяа. Массаж л их хийх дуртай хүн байсан юм шиг байна. Массаж тейбл. За тэрнийх нь хажууд нь дахиад нэгэн өөр шкаф. Тэр шкафт нь дахиад тэр чигтээ бүр ингээд бараг хааж болохооргүй хэмжээнд те маш их хэмжээний adult toy-нууд байдаг байсан юм байна. За тэгээд бааных нь өрөөгөөр дүүрэн одоо эмэгтэй хүний болон эрэгтэй хүний бэлэг эрэгтний одоо тийм хэлбэртэй савнгууд байдаг байсан байна. За тэгэл одоо хувцсных нь өрөөлөө яваад орно шүү дээ. Хувцас солих өрөөлөн яваад оронгууд дахиад маш жоохон охтуудын шалан зургнууд байждаг гэсэн гэж аахгүй ингээд өлгөгдчихсэн. За тэгээд бүх байшингууд одоо миний саний хэлсэнтэй бүх энэ тэнд байдаг байшингууд нь бүх одоо нүх сүв болгоно нь камертай. Нууц камертай. Тэмбэр маш нууц харагддаг гэсэн гэж байгаа аахгүй ингээд зүгээр одоо гаднах одоо байшин цемент байлаа гэж бодоход цемент нэг жижигэн нүхнүүд байдаг шүү дээ тэр хэмжээнд нь орох хэмжээний тийм жижигэн камернууд байсан гэж байгаа аахгүй. Тэгээ бүр ингээд нэг өрөө нь бүр ингээд dedicated тийм яг камера хардаг тийм өрөө тэнгууд нийл тэр чигтээ ингээд юунууд байдаг гэсэн гэж аахгүй мониторнууд дэлгэцнүүд компьютерний дэлгэцнүүд тэгээ ороод харангууд бүр ингээд тэр байшин доторх бүх ингээд өрөө нь нүх сүв болгоно үнцэг булан болгоно ингээд камертай байсан ингээд харагддаг байсан гэсэн. Тэгээ эдгээр бол та нарт айгуу тийм familiar сонсогдохгүй байна уу? Манай нөгөө Дири чинь яг юм байсан шүү дээ. Хэдүүлээ Диригийн хэрэгээс бас сонсч байсан. Дири чинь бас л ингээд те байшин болгондоо л иймэрхүү нууц камер байдаг байсан гэхээр одоо баг Epstein-ээс сурж авсан юм шиг байгаа юм. Нэр манайха Epstein-гээ сая ярьсныхаа нэг юм хэлээдгий би харсан чинь Монголын маань одоо social media-нууд дээр явж байгаа постнууд Epstein-ийн тухай ярьж байгаа постнууд энэ тэрийг монголоор ингэж кирилл үсгээр бичихлээрээ Epstein гэд иш үсгээр бичээд байгаа байхгүй Epstein гэд. Тэгээ би бас иймэрхүү хүмүүсийн одоо ярьж байгаа real энэ тэрийг сонссон ч гэсэндээ ингээ хүмүүс монголчууд маань Epstein гэж яриад байсан иш үсгээр Epstein биш шүү. Jeffrey Epstein зүгээр эс үсэг Jeffrey Epstein okay not Epstein okay энэ хаанаас ишвсэн гараад ирсэн монголчууд маань гаргаад тавьчихсан I don't know тэгэхээр юм бичсэн Epstein шүү okay. За Нью-Йоркд байдаг тэрхүү апартментд нь байдаг энэхүү одоо эвгүй зүйлүүд байсан гэдгсэн шүү дээ түрүүний миний саяны дурдсан гэтээ тэднээс хамгийн сонирхолтой хачирхалтай what the fuck гэмээр зүйл нь юу вэ гэхээр Bill Clinton-ы painting байгаа. Okay? Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан тэ Bill Clinton-ы painting байгаа юм а. Гэхдээ маш сонирхолтой тийм уран зураг заяа. Юу вэ гэхээр Bill Clinton цэнхэр өнгийн плаж өмсснөөр дүрслэгдсэн байгаа юм энэхүү painting заяа. Уул нь бол өөрөө эрэгтэй хүн тэ тэгсэн мөртлөө өөрөө цэнхэр өнгийн тийм юу өмсчихсэн, плаж өмсчихсэн. За тэгээд улаан өнгийн түпл өмсчихсэн байгаа юм. За тэгэнгүүтээ яг ийм сандал дээр ингэж хажуу жишээгээ харж ингэж сунгуудаа хоёр хөлөө ингэж сандалныхаа одоо энэ armchair дээр энийг ингэж давуулаад ингэж одоо суучихсан гэсэн үг. Тэгэнгүүтээ яг одоо хэрэг зургийг ингээ өөдөөс нь харж байгаа хүн байгаа бол яг чамлуу point хийж гинэ гэсэн үг. Ингэчихсэн. Тэ яг ингэчихсэн ийм дүрслэлтэй зураг байгаа байхгүй юу?
Тэгэд энэ зураг бол үнэхээр хачирхалтай. Тэг яагаад Jeffrey Epstein Bill Clinton-ы ийм уран зураг байсан болоо гэж. За тэгээ энийг бас юу ярьдаг вэ гэхээр Bill Clinton яагаад ийм цэнхэр өнгийн плаж өмсөн байгаа вэ гэхээр энийг юуг харуулж байна гэхээр Monica Lewinsky гэдэг нэг эмэгтэй байдаг. Та нар мэдэх бах те баг. Bill Clinton чинь яг ерөнхийлөгч байх үедээ эхнэрийнхээ араар Hillary Clinton-ы араар нь тавиад өөрт нь ажиллаж исэн, өөрийнх нь цагаан орон дотор ингээ өөрт нь ажиллаж исэн intern одоо дадлага хийж исэн нэгэн эмэгтэй буюу Monica Lewinsky-тэй араараа одоо тийм affair явуулаад те ингээ гэр бүлээс гадуурх юм харилцааг үүсгээд за тэгээд бүр ингээд цагаан орон дотор өөрийнхөө ерөнхийлөгчийн ажлыг хийгээд сууж идэг байхдаа ингээд уулзалт хийгээд сууж идэг байхдаа ширээнийхэн доор нь нөгөө Monica Lewinsky гэдэг эмэгтэй нь ороод Bill Clinton нөгөө нэг юмыг нь хийж өгч исэн юу вэ ойлгомжтой модон чихрийг нь идчихсэн. За тэгээд энэ хоёр ч бэлгийн харилцаанд ингээд ажил дээрээ орж мороод тэр үед нь маш тийм алдартай dress байдаг. Одоо бүр ингээд түүхэнд баг бичигдэж үлдэхээр те Monica Lewinsky-гийн цэнхэр одоо өнгөтэй плаж гэдэг яагаад вэ гэхээр яг тэр цэгэр өнгийн плажыг өмсөн байхдаа Bill Clintonтэй бэлгийн харилцаанд ороод тэнгүүд өөрийнх нь одоо тэр плажин дээр нь цагаан өнгийн юм болчихсон байсан. Bill Clinton-ы одоо өрийн шингэн гэсэн үг. За тэгээд тэрийг өөрөө мэдгүй өдөржингөө явцсан байгаа байхгүй. Өөрөө тэрийг ингээд юун дээр нь плажин дээр нь юм дусцаан гэдгийг мэдгүй ингээд өдөржингөө яваад тэгээд тэр нь ингээд баригдаад бөө юм болоод одоо нөгөө нэг тийм Monica Lewinsky-гийн цэнхэр өнгийн dress гэлтэнгүүд хүмүүс бүгд мэддэг. Тэгээд энэ уран зурган дээр Bill Clinton-ыг цэнхэр өнгийн плаж өмссөн байгаагаар нь ингэж дүрслэн байгаа учраас хүмүүс энээс болоод юу гэж бодсон бэ гэхээр Jeffrey Epstein гэдэг хүн болохоор өөртөө нь ингэж associate хийдэг байсан, өөртөө нь адилхан хамтдаа ингэж заваан юмнуудыг хийдэг байсан, тэ жоохон хүмүүсийг хүчрхийлдэг байсан, бэлгийн харилцаанд ордог байсан. Энэ бүх хүмүүсийнхаа эрх мэдэлтэй хүмүүсийнхаа талаарх dirty secret-ийг нь мэддэг. Хамгийн энэ том эрх мэдэлтэй хүмүүсийн бүх хүмүүсээс нуухыг хүсдэг тэр хамгийн амар secret-үүдийг нь өөрийнх нь амьдралыг, өөрийнх нь карьерийг зүгээр ингэж үгүй хийж болохоор бүх нууцуудыг нь мэддэг учраас энэ Jeffrey Epstein гэдэг хүн яг тийм дөрвтэй ажил хийх байгаа мөртлөө тэр бомтон байгаад идэг. Дөрвтэй ажил хийхгүй мөртлөө амар тийм power тэг ийм эрх мэдэлтэй яваад идэг гэж хүмүүс боддог. Тийм учраас одоо энэ Jeffrey Epstein энэ хүү зургийг Bill Clinton-ы энэ зургийг ингэж одоо өөрийнхөө байрны дотроо те байшиндаа ингэж өлгснөөрөө юг харуулах гэж байна гэхээр би чиний secret-ийг мэдэн шүү. Одоо Bill Clinton-д харуулж байгаа юм шиг те. Би чиний юг мэдэн шүү. Secret-ийг те. Тийм болохоор чи надаар яаж чадахгүй? Би тийм болохоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан хүнээс айдагчгүй. Тэгэхээр би одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийг доромжилсан ийм шок зургийг гэртээ байлгаж болно. Яагаад гэх юм бол тэр хүн надад юу ч хийж чадахгүй. Яагаад гэх юм бол би тэр хүний талаар бүх dirty secret-үүдийг нь мэднэ гэж тэрийг хүмүүст харуулж байгаа юм шиг бараг л нэг мессеж хүргэж байгаа юм шиг гэрс нь хурж ирсэн хүмүүст мессеж хүргэж байгаа юм шиг та нар намайг яаж чадахгүй шүү гэж тэгэж хүмүүс одоо энийг тайлбарлаж байгаа юм. За үүнээс гадна түрүүн хэлсэнчлэн ингээ жоохон охтуудын нүцгэн шалдан зургууд байждаг гэсэн. Түүнээс гадна маш айгүй амар зүйл нь ингээ гэх юм бол зүгээр ингээ нүцгэн зогссон байгаа жоохон охтуудын зургууд биш, зарим нь ингээ яг sexual activity хийж байгаа тий яг ингээ зүйл хийж байгаа үйлдэл хийж байгаа үед нь авчихсан зургууд байдаг гэж байгаа байхгүй. Зарим нь бүр ингээ group тийм хийж байгаа тий. Тэгээд бодод үзтээ бүгдээр жоохон охтууд аспинд хүрээгүй жоохон охтуудын ингээд хоорондоо тийм юм хийж байгаа зургууд нь ингээд гэрээр нь дөрөв өлөгдчихсэн байдаг байсан гэсэн. За бас нэгэн амар зураг нь болохоор 6 настай жоохон охин ингээд айгуу тийм богинохон плаж өмсчихсэн. За тэгээд доошоогоо ингээ бүхтий ч гэсэн байсан. Тэг бүхтингүүд угаасаа яг уу араас нь хэрэг зургийг нь авсан бол тэр доотл нь гарна гэсэн үг шүү дээ. Богинохон плаж өмссөн байгаа юм чаа. Тиймэрхүү зургууд олцсон байгаа. Тэг маш олон хэмжээний манайхаа бидний мэдих одоо яг тэр зургууд байгаа. Одоо олон түмний мэдих зургууд байгаа. Тэрнээс гадна энэ DOJ-гийнхан одоо энэ хууль зүйн яамныхан биднэрт дэлгээгүй маш олон зургууд бичлэгнүүд байгаа. Угаасаа тэднийг бол дэлгэж болохгүй. Ягаад гэх юм бол энэ чинь хүүхдийн porn гэж явчихж байгаа болохоор хүүхдийн porn-ыг distribute хийж ингэж олон түмэнд харуулж болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр бидний хараагүй, бидний мэдээгүй маш олон зургууд, бичлэгнүүд бол байгаа гэсэн үг. За тэгээд Jeffrey Epstein-ий уншдаг байсан номнуудаас нь та нарт ингэж урддах юм бол одоо жишээ нь нэг ийм номыг бүр яг ингээл
ширээн дээрээ ил байж исэн гинэ. Тэгээ энэ яагаад бидний мэдэх вэ гэхээр хин блэ Vicky Ward илүү нэг тийм Vanity Fair сэтгүүлч эмэгтэй. Яг бүр 2022 онд ч үлээ бүр нилээн дээр үед зам нахаа ингээд Vanity Fair сэтгүүл дээр Jeffrey Epstein-ийн тухай ингээд юу гарнаа, article гарнаа, нийтлэл гарнаа. Jeffrey Epstein гэдэг хүн хин юм бэ? New York-ийн элит ийм баян хүн гэж юу хин юм бэ гэдэг тийм энэ хүний тухай юу article бичигдэх гэж байсан юм байна. За тэрийг нь бичих ёстой хүн нь энэхүү Vicky Ward гэдэг эмэгтэй байжээ. За тэгээд энэ сэтгүүлч эмэгтэйг угаасаа гэрт нь ирж ярьцлага ам гэдэг мэдсэн учраас ингээд хүлээгээд сууж исэн. За тэгээд Vicky Ward ингээд харсан зүйл нь болохоор одоо энэ бүх зүйлүүдийг л харж байгаа. Гэтэ арайч одоо энэ эмэгтэйг явж орохт нь бол ийм жоохон охтуудын энэ шалтан энэ төр зургууд нь бол байгаагүй of course тэ. Тэгээд яваад ороод яг ширээнийх нь хажууд ингээд суугаад ярьцлага авах гал ингээд суусан чинь ширээн дээр нь яг ил нүдэнд харагдахаар ном нь юу байсан бэ гэхээр ямар ном уншижсэн бэ гэхээр The Misfortunes of Virtue гэдэг ийм ном байхгүй. За энэ ном нь ер нь ямар утга учиртай ном юм бэ гэхээр гинэ ийм юм гинэ манайха. 12 настай жоохон охин бүлэг хүмүүсээр ингэж одоо барьцаалагдаад хүчндүүлээд за тэгээд тэр хүчнж байгаа хүмүүс нь болохоор тийм sadistic тийм амьдрал матай өвчтэй тийм sadistic ламнар юм гинэ. Тэгээд ийм ламнар хүмүүс ингээд энэ охиныг бөөнөрөө нийлж хүчндээд torture хийгээд ийм амар одоо утгатай ном юм гинэ. Тэгэд ярьцлага өгөх гэж байна гэдэг мэдсэн мөртлөө энийг ил ингээд тавьсан байгаа байхгүй энэ номоо ингээд би энэ номыг уншдаг гэж байгаа юм шиг. Тэгэхээр энэ хүний одоо энийг бол сэтгэл зүйчэнд юу гэж ярьж байгаа вэ гэхээр тайлбарлаж байгаа вэ гэхээр энэ одоо Jeffrey Epstein-ыг бол угаасаа бүр яг narcissistic хүн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм narcissistic хүн учраас баг өөрийнхөө хийж байгаа гим нүглийг харуулахаас айхгүй би ингээд чамд энийг харууллаа гэд чи намайг яаж чадахгүй гэсэн маягаар ингээд энийг бүр ил өөр зөндөө олон номнод байхад заавал энэ номоо ингээд энэ эмэгтэйгийн нүдний өмнө ингээд тавьсан байгаа юм. Тэгэд энэ Vicky Ward гэдэг эмэгтэй энд хурж ирээд ярилцлага өгөх одоо авахта аль үшнээ нэг амар юм сонссон байсан гинэ. Нэг сургал сонссон таньдаг хүнээсээ. Наад Jeffrey Epstein гэдэг баян хүнд чинь ингээ ажиллаж исэн нэг зураач эмэгтэй гэж байгаа байхгүй. Гэрт нь ажилладаг байсан зураач эмэгтэй ингээд наад Jeffrey Epstein-ийн чи эсрэг ийм цагдаагийн репорт хийж исэн. Яагаад гэхээр өөрийг нь болон өөрийнх нь жоохон дүүг нь ингээд хүчнэдсэн ийм хэрэг гарсан. Тэгээд цагдаад ингээд репорт хийгдсэн ч гэсэндээ ингээд ерөөсө цагдаанаар нь хүлээж аваагүй юм байна лээ. Ийм ямар ч rumor байдгаа гэд. Тэгээд энэ эмэгтэй тэрийгэ сонсчоод ингээ ярьцлага авах гээд очиж байгаа учраас жоохон тэр талаар нь асуух гээд гисэн чинь Jeffrey Epstein юу гэж хэлсэн бэ гэхээр те хэрв чиний одоо бичиж байгаа article чинь сайн гарч ирэхгүй бол те надад таалагдахгүй бол тэг яаж байгаа энэ эмэгтэй яг тэр тухайн үедээ жирэмсэн байсан гэж аахгүй хоёр ихэр хүүхдээ ингээ тээжсэн эвгүй юм болоо шүү. Тэ айгуу тийм гой нюанстай л хэлсэн байгаа юм л да арайч шууд ингээд те яачаагүй гэтээ ер нь бол те би Нью-Йорк ч гэлтгүй Америкийн бүх одоо 50 мужид байдаг бүх эмнэлгүүдийн төрх эмнэлгүүдийн эмчнэрийг бүгдийг нь танин зүгээр айтайхан байгаарай. Миний тухай юу бичгээ сайн бодож бичээрэй гэж тийм зүйлийг хэлжсэн гэсэн. За тэгээд энэ эмэгтэй бол угаасаа айлгүйгээр тэр хоёр эмэгтэй те ингээд тэр өөрт нь ажилладаг байсан тэр эмэгтэй репорт энтрийг нь сонссон учраас ер нь ингээд Jeffrey Epstein тухай бараг л үннийг нь ингээд тэ жоохон муу талыг нь харуулсан ийм нийтлэлийг нь ингээд битсэн ч гэлээдэ Vanity Fair нөө editor in chief-тэй өгсөн чинь яг article нь хэвлэгдээд гараад ирсэн чинь өөрийнх нь тэр бичсэн юмуд байхгүй айгу гоёор те харта Jeffrey Epstein гэдэг айгүй мундаг баян одоо тийм тэр бомтой хүмүүсийн мөнгийг нь менеж хийдэг, зохицуулдаг ийм баян хүн байна. Нью-Йоркийн элит тийм баян хүн байна гэсэн ийм айгүй гоёор харуулсан тийм нийтлэл гараад ирсэн гэсэн. Тэгээ тэр үед бол энэ Vicky Ward гэдэг эмэгтэйтэй мэдж авсан гэж аахгүй. Ямар одоо ийм эрх мэдэлтэй хүчрхэг хүн бэ гэдгийг нь бол шууд мэдж авч ирсэн гэсэн. За одоо үед бол тэгээ 2026 онд бол Jeffrey Epstein гэдэг хүн юугаар алдаршсан бэ гэхээр хамгийн том, хамгийн lavish, luxury том party-нуудыг зохион байгуулдаг байсан гэдгээрээ одоо юм алдаршсан байгаа юм заяа. Тэгээ энэ нь бол ерөөсөө тийм сайн зүйлээрээ алдаршаагүй, тийм гой party-нуудыг ингээл зохион байгуулаад ингээл ямар гой party байгаа гэх тэгэж явдгаараа биш. Энэ party-нууд нь бол хамгийн шижгийн балайн заваан тэ өстой хүний дотор муухай өргмөр одоо зүгээр жирийн хүмүүс бид нар сонсоход бол дотор муухай өргмөр тийм зүйл болдог байсан party-нд аахгүй тэр party-нууд дээр нь хэдүүлээ Diddy-гийн White Party, Diddy-гийн нөгөө нэг Freak Off Party энэ гэж сонсон те. За тэр party-нууд бол ингээд энэ Epstein-ийн party-нуудын хажууд бол баг юу ч биш байгаа юм. Тэгэхээр энэ party-нуудад болохоор world leaders-ууд
дэлхийн удирдагч нар гэсэн үг шүү дээ. Бүх одоо салбарын хамгийн шилдэг гэсэн удирдагч нар гэдэг шинжлэх ухааны эрдэмтэд, доктор, профессорууд, бүх одоо улс орны бараг л том албан тушаалтай улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс, ерөнхийлөгчд, prime minister, хаанууд, хунтаажнууд тийм хүмүүс ирдэг одоо урлаг соёлын ч гэсэндээ том хүмүүс одоо том дууч, жүжигчд юу гэдэг ийм одоо жинхэнэ бүх индастригийн шилдэгүүд Jeffrey Epstein-ийн party дээр цуглардаг байжээ. За. Тэгээд цуглараад энэ хүмүүс юу хийдэг байсан бэ гэхлээр жоохон хүүхдүүдийг, насан туршаагүй хүүхдүүдийг бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Группээрээ нийлж одоо жоохон хүүхдүүдийг хүчнддэг байсан. За түүнээс гадна өөр ямар мэдээлэлүүд бас байдаг вэ гэхээр эдгээр тийм одоо сатаныг шүтдэг, ийм ritual хийдэг учраас одоо хүүхдүүдийг жоохон хүүхдүүдийг ингэж сатанд worship хийж золиослдог, алдаг гэсэн үг. За тэгээд зогсохгүй жоохон хүүхдүүдийн махыг нэддэг байсан одоо цус мусыг нь уудаг байсан гэсэн иймэрхүү rumor-нууд явж байгаа юм. За яг хөө тэр иддэг байсан, хүн иддэг байсан, цусыг нь уудаг байсан гэдгийг бол бид нар бол мэдэхгүй. Хэрвээ мэдж байгаа бол DOJ л мэдж байгаа одоо энэ FBI-ийн хууль зүйн яамныхан л мэдж байгаа. Гэхдээ тэд нар бол энийг бол баг хизэж дэлгэхгүй байх. Бидний яг баталгаатай мэдж байгаа зүйл нь юу вэ гэхээр үнэхээр Jeffrey Epstein гэдэг хүн бол жоохон насны хүрээгүй хүүхдүүдийг traffic хийж хүний наймаанд оролцуулж өөрийнхөө найз гэсэн одоо иймэрхүү world leader хүмүүст ингэж биеийг нь үнэлүүлдэг байсан, өөрөө бас ингэж хүчнэддэг байсан гэдэг нь бол батлагдсан. Okay, pedophile гэдэг нь бол батлагдсан гэсэн үг юм. За энэ заван зүйлсүүдээ болохоор энэ заван party-нуудаа өөрийнхөө түрүүний миний дурдсан өөр газруудад байршилтай энэхүү байруудтай, байшингуудтай хийдэг байсан New York, Paris, Ohio, New Mexico. Гэхдээ хамгийн алдаршсан газар нь юу вэ гэхээр өөрийнх нь private island. Өөрийн хувийн эзэмшлийн бүхэл бүтэн арал манайхаа. Хүн хувийн аралтай байна гэж зүгээр төсөөлөд үзтээ. Ямар хэмжээний баян хүн бэ гэдэг нь бол мэдчихэж байгаа бах тийм. За энэ арлыг нь болохоор бид нэр Jeffrey Epstein Island гэж мэднэ. Эсвэл яг тухайн тэр арлынх нь ойролцоо амьдардаг байсан хүмүүс нь бол юу гэж дууддаг байсан бэ гэхээр яг тухайн үедээ Pedophile Island, Pedo Island гэж дууддаг байсан юм байна. Тэр ойр хавьд амьдардаг байсан хүмүүс. Ягаад гэхээр тэр хүмүүс бол ер нь яг баталгаатай мэдгүй ч гэсэндээ ер нь бол энэ арал дээр юу болоод байгаа вэ гэдгийг бол ойр хавьяаны хүмүүс ажигладаг мэддэг байсан юм байна. Яг энэ арлынхан жинхэнэ яг газрын зураг дээр байдаг нэр нь юу вэ гэхээр Little St. James гэдэг нэртэй ийм арал байсан юм байна. Гэхдээ Jeffrey Epstein болохоор өөрөө юу гэж дууддаг байсан бэ гэхээр Little St. Jeffs өөрийнхөө нэрийг орлуулчихж байгаа байхгүй James гэдгийнх нь оронд өөрийнхөө нэрийг орлуулад Little St. Jeffs гэдэг гэж дууддаг байсан юм байна. За энэ нь бол үнэхээр манайхаа одоо US Virgin Islands гэдэг нэг хэсэг байдаг шүү дээ нэг хэсэг арлууд байдаг шүү дээ тэр арлуудын нэг гэсэн үг байхгүй юу? Тэнд байрлалтай тэр нь болохоор одоо Флорида мужийн зүүн тишээгээ одоо юу лээ South урагшаага явангууд ингэ байдаг одоо хэсгүүд байгаа байхгүй юу? За тэгээд энд байдаг энэ арал нь болохоор бүхэл бүтэн 70 acre тийм газар нутагтай гэж байгаа байхгүй ийм том арал байгаа юм. За энийг болохоор Jeffrey Epstein 15 сая доллараар худалдаж авсан юм байна. За тэгээ арлыг хувийн аралтай болно гэдэг чинь бас жоохон сонсохоор бүгд бүтэн арлыг 15 сая доллараар худалдаж авчих юм уу бас жоохон бага сонсогдчихж магадгүй дээ. I don't know. Гэхдээ зүгээр ингээ арлыг худалдаж авлаа гэж та нар боддоо арал гэдэг чинь зүгээр эзгүй газар гэсэн үг шүү дээ, тэ? Ямар ч эзгүй одоо ширэнгэ айл гэсэн үг тийм болохоор ямар нэгэн тийм хүнсний дэлгүүр гэж байхгүй эмнэлэг гэж байхгүй одоо юуны шугам бохирын шугам могом гэж байхгүй зүгээр л нэг эзгүй хээр газар гэдэг одоо арал гэсэн үг юм тийм учраас энэ юугаа авчгаад баян хүмүүс чинь арлуудыг худалдаж авчгаад өөрсдөө одоо юм байгуулж байгаа гэсэн үг юм өөрсдөө баг цахилгаан тог цахилгааны юмыг байгуулж байгаа за өөрсдөө одоо бохирын шугам могомыг байгуулж байгаа өөрсдөө хүнсний дэлгүүр баг байгуулж байгаа учраас яг энэ одоо арлаа хүн амьдарч болохын тулд бүр хэдэн 100 сая долларыг зарцуулдаг гэж байгаа байхгүй юу? Яг ингээд хүн амьдарч болохоор болтолно. Тэгэхээр одоо хэдийгээр 15 сая доллар худалдаж авсан ч гэсэндээ айгүй хамгийн одоо энээсээ илүү их мөнгийг зарцуулж иж одоо амьдарч болгосон гэсэн үг юм. Одоогийн байдлаар 2019 оны байдлаар болохоор энэхүү арал нь 64 сая доллараар одоо ингэж тооцоологдож байгаа юм байна.
Одоо тэгэхээр 2026 онд бол бүр үнэтэй болсон байгаа. За тэгээд тэрхүү арал дээрээ Jeffrey яг нэг том өөрийнхөө байшингаа барьсан. Түүнээс гадна ийм 3 зочдод зориулсан зочдын жижигхэн ийм байшингуудыг бариулсан юм байна. Түүнээс гадна Caretaker's Cottage гэж байгаа, Groundkeeper's Cottage гэж бас байгаа юм байна те. Өөрөөхөн дээр арлыг ингэж хамгаалж идэг, манжидаг ийм хүний байшин гэж тусдаа. За тэнгуүдээ Caretaker's Cottage буюу одоо өөрөөх нь үйлчлэгчийн зарцуудынхан те байшин гэж бас нэг тусдаа ийм байшин бариулж исэн юм байна. За түүнээс гадна тийм сонин ийм барилга байхгүй энэ өөрөх нь айланд дээр нэг хүмүүс бол энийг айгүй сонин зүйл гэж боддог. Айгүй тийм энэ арлын хамгийн isolated хэсэг дээр гэж байгаа байхгүй. Энд чинь айгүй том арлага шүү дээ. Энэ арлын хамгийн тийм хүн очоод байхааргүй айгүй тийм эзгүй хээр хэсэгт нь нэг ийм дөрвөлжин барилга байгаа юм. Яг нэг ийм дөрвөлжин хайрцаг шиг ийм сонин барилга. За тэнгуүдээ энэ болохоор ийм цэнхэр цагаан өнгийн zebra шиг заяа ийм судалтай цэнхэр цагаан өнгийн судалтай. За тэгээд дээр одоо орой нь болохоор ийм бөөрөнхий хэлбэртэй тийм алтан шаргал өнгийн ийм бөөрөнхий одоо баг нэг сүм шиг юм шиг тэг нэг тийм хийд мид шиг юм шиг ийм сонин ийм хэлбэртэй оройтой заяа. Тэгэд ер нь ингээд холоос харах юм бол нэг тийм сүм мөм шиг харагдаж байгаа байхгүй нэг хийд мид шиг харагдаж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэндээ энийг өөрийнх нь temple гэж ярьдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэнд очиж ингэж өөрөө ингэж бараг л meditate хийж залбирч ингэж одоо тайвширдаг байсан, бараг л йога магол хийдэг байсан гэж өөрөө тайлбарладаг байсан гинэ. Гэхдээ энэ барилгын талаар айгүй их тийм одоо цув яриа ховж байдаг. Энийг болохоор хүмүүс юу гэж боддог вэ гэхээр яг энэ дотор нь нөгөө нэг human sacrifice-ууд нь болдог байсан. Одоо жоохон хүүхдүүдийг энэ сатанда зориулж worship хийж одоо ингэж золиослох тэ алах цусыг нь уух зүйл энэ төр гэдтэй тэр зүйлүүд нь яг энэ барилга дотор болдог байсан. Тэгээд яг алж малхаасаа өмнө жоохон хүүхдүүдийгээ тэр ritual-ийнх нь нэг хэсэг болгоод тэн дотор хүчинждэг байсан гэж байгаа байхгүй юу? Хүчиндээд тэгээд ингээ алж малдаг байсан гэдэг ийм цургал эдг юм байна лээ. Яагаад вэ гэх юм бол айгүй тийм isolated хэсэг байгаа учраас түүнээс гадна энэ байшингаас нь одоо байшин гэх юм уу энээс нь нэг холгүй газар нэг тийм сонин зурглал байдаг заяа. Энэ болохоор айгүй тийм томоо нэг бөөрөнхий нэг ийм зураг байгаа байхгүй юу? Юуны зураг вэ гэхээр нарны зураг заяа. Нар шиг. Тэгээд ийм баахан ийм баргал нэг цаг маг шиг ийм зүүн мүтэй ийм зураг байгаа юм. Тэгээ энийг бол ингээ хүмүүс хараад яг нөгөө нэг тийм ritual, шулмын ritual энэ төр ашиглагддаг те ийм зүйл байна гэж одоо тайлбарладаг юм байна лээ. За тэгээ сүулт энэ арлаа авсныхаа дараагаар бас нэг сүулт энэ аралтай хамгийн ойролцоо байдаг нэг бас нэг арлыг худалдаж авсан гэж байгаа байхгүй юу? 22 сая доллараар. Хүнд яагаад 2 арал хэрэгтэй байх вэ? Энийг хүмүүс юу гэж боддог вэ гэхээр тэр өөрийнх нь аралтай хамгийн ойролцоох арал нь л одоо хамгийн ойрхон байгаа учраас тэр арал дээр нь байгаа хүмүүс бол бараг те бас л өөрийнх нь тэр арал дээр нь юу болж байгааг бас мэдэж харж сонсож ч юм уу те эсвэл одоо хин ийшээ тийшээ очин гэдэг нь харж болохоор тийм учраас хажуудлынх нь тэр ойролцоох арлаа худалдаж авчих юм бол хоёр арал нь хоёул нь өөрийнх нь болчих юм бол тэр чихтэй зүгээр л өөрийнх нь болчихж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр хинж юуч ямар ч хүмүүс яг тэр арал дээр юу болж гинөө гэдгийг мэдэх боломжгүй болно гэсэн үг. Амар isolated болно гэсэн үг. Тэгэхээр яг л үнэхээр тэр арал дээр айгүй тийм болж бүтггүй зүйл хийдэг. Тэгээ тэр нь нууц учраас хүмүүс тэрийг мэдэгдүүлэхгүй тул учраас айгүй privacy-г тэг ингэж prioritize хийгээд тэр хажуудлынхаа айлнтыг хүртэл худалдаж авсан гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. За тэгээд энэхүү арлаа бүр амар тийм private байхын тулд одоо sea urchins гэж байдаг шүү дээ. Би одоо энэ зургийг нь оруулах нэг тийм 70 амтан байдагтэй ингээд амар тийм spike-нуудтай ийм өргөсүүдтэй юм шиг ийм хар өнгийн бөөрөнхийтэй амар өргөсүүдтэй. Тэгээд тийм sea urchin-уудыг амар ихээр нь худалдаж аваад тэгээ өөрийнхөө арлынхаа энэ захаар тэр чигээр нь ингээд тавьчихсан байдаг гинэ. Усан дотор. Яагаад вэ гэх юм бол одоо тэр чинь өргөстэй юм чинь хүн амьтад явж маах юм бол ингээл одоо өвдөн гэсэн үг шүү дээ. Хатгаж матгаад болохгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийнх нь мэдлгүүгээр зөвшөөрлгүйгээр хүн амьтан арлаас нь явах эрхийг ингэж одоо prevent хийгээд ийм зүйлийг ингэж тавьсан байгаа байхгүй юу? Search-нуудыг. За тэгээд тэрхүү арал дээр нь болохоор яг нэг онгоц буух, том онгоц буух одоо ийм юу байдаг байсан гэж байгаа байхгүй юу? Зам. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр өөрөө ингээд энэ өөрийнхөө арал руугаа ирэхин тулд энэ Jeff Jen өөрийнхөө онгоцоороо тэгээ private jet-ээрээ нисээд одоо
өөрийнх нь аралтай хамгийн ойролцоол байдаг main island буюу зөндөө олон бүх хүмүүсийн хамт амьдардаг те олон нийтийн амьдардаг одоо арал гэсэн үг. Хувийн арал биш те. Тийм main island дээр очоод тэнд буугаад за тэндээсээ солиод өөрийнхөө helicopter өөрийнхөө жижиг хэмжээний нисдэг тэргэндээ суугаад тэгээд тэрнтэйгээ ирж өөрийнхөө island дээр буудаг байсан гинэ. За тэгээд тэр private jet-ийг нь болохоор ирчдэг хүмүүс тэр ойр хавийнх нь одоо тэр main island-ийн хүмүүс бүр нэр өгчихсэн байдаг гэсэн гинэ. Тэр нь болохоор Lolita Express гэдэг ийм нэрийг өгчихсэн юм байна гэж шүү. Тэр оршин суудаг хүмүүс нь. Тэгэл нөгөө Lolita Express чи ирж ингээл ярьдаг байсан гинэ тухайн үедээ. Яагаад Lolita Express гэдэг нэг хэрэг та нар Lolita гэдэг киног ямар кино гэдгийг бол мэдчихэж байгаа бах те. Энэ чинь бас нэлен дээр үеийн кино, бас л нэг тийм жоохон pedophile хүний тухай гаргасан кино шүү дээ. Одоо тэ өөрөө нэг эмэгтэйтэй ингэж сууж ирчээ тэгсэн чинь тэр эмэгтэй нь жоохон тэг өсвөр насны охинтой байсан чинь тэр охинд нь дурлаад л тэр охиныг нь sexual нүдээр харж мараад л тийм заван шижгийн бас кино шүү дээ. Тэгээд тийм учраас Lolita Express гэж тэр онгоцыг дууддаг гэсэн гэж аахгүй. Ягаад вэ гэхээр Jeffrey тэр онгоцоороо ингээд сууж ирэх болгондоо ганцаараа ирдэггүй. Жоохон хүүхдүүдээр дүүрэн. Эмэгтэй охтуудаар 18 наснаас доош гэсэн үг. Ихэнх нь бол ингээл те 10, 11, 12, 13 гээл те ийм жоохон охтууд. Тэ хамт ирдэг байсан гинэ. Тэгээд тийм учраас цэрийг нь ингээд оршин сууж байгаа тэр main island дээр нь оршин сууж байгаа хүмүүс ажигласан учраас Lolita Express гэдгээр нэр өгчихсэн байгаа байхгүй. Тэгээ энийг одоо ингэж ажигласан хүмүүс хэлэхтэй болохоор хэдийгээр тэр охтууд нь харваас жоохон харагдаж байгаа тий. Харваас өсвөр насны жоохон охтууд харагдаж байгаа мөртлөө ягаад ч юм коллеж янз бүрийн их сургуулийн коллежүүдийн ийм одоо юу цамц мамц хөрийн интернетийг өмссөн байдаг гинэ. Одоо юу гэх NYU ч гэх юм уу те ингээд эсвэл одоо Columbia ч гэх юм уу те ингээд зүгээр сургуулиудын том коллежүүдийн ингээд бичгтэй юмуд өмсөө явж байгаа гинэ. Бараг л нэг camouflage маягийн. Тэрийг худлаа өөрсдийнхөө насыг дарах гад те бараг л худлагаас оюутан болж жүжиглэж байгаа юм шиг тэгэж тийм хувцас өмсөө явдаг байсан. Гэтэ тэр нь бол угаасаа хинч харсан те тэрэнд нь хууртахааргүй жоохон хүүхдүүд байдаг байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд яг энэ арал дээр нь юу болдог байсан бэ гэхлээрөө штэ те нөгөө нэг түрүүний дурьзан том гэсэнтэй дэлхийг удирддаг world leader хүмүүсийн одоо ингэж урьдаг байсан улс төрийн том албан тушаалтай хүмүүсүүдийг бизнесмен тэр бомтон сайтын юу вэ тэр хүмүүсийг ураад ингээд одоо пари шиг юм зохион байгуулалт байсан. Гэтэ өөрөө болохоор тэрийг нэг пари гэж дуудаад байдаг байсан ойлгомжтой үйлчлэхгүй айгүй л тийм бас л айгүй intellectuality айгүй тийм мундаг зүйл юм шиг гэж дууддаг байсан байхгүй. Conference, AI conference, team юмны conference, team юмны одоо ийм convention энэ гэж өөрөө дууддаг байсан заяа. Тэгээ тэр нь бол ингээ харахад бол бас ингээд үн чимшиг яагаад тэгэхээр айгүй тийм мундаг шинжлэх ухааны доктор профессорууд ингэж ирдэг байсан гинэ. Тэгээд тэрэн дээрээ ингээд хэдүүлээ gravity-гийн тухай ярилцсан. Эсвэл хэдүүлээ AI-ийн тухай ярилцсан гэх нэг тийм presentation энэ төр хийгээд нэг conference шиг юмуд хийдэг байсан юм байна. Тэгээ хүмүүс ингээ гаднаас харахад бол үнэхээр нэг тийм conference convention хийгээд байгаа юм шиг харагддаг мөртлөө яг дотроо юу болж байгаа вэ гэхээр тэр баян те эрх мэдэлтэй хүмүүсийг авчирч чаад тэгээд энэ Jeffrey ч өөрөө юм бага насны охтуудыг авчираад байгаа шүү дээ. Ингээд Lolita Express-ээр авчираад байгаа. За тэгээд тэр авчирсан охтуудыгаа одоо энэ эрх мэдэлтэй баян эрхтэйчүүдэд зардаг байсан гэсэн үг. Албадан хүч тэгэхээр ингэж энэ жоохон хүүхдүүдийг энэ эрэгтэй хүмүүстэй бэлгийн харилцаанд оруулдаг байсан. Тэгээд ер нь бол хүссэн юм аа хийж болдог байсан гэж байгаа байхгүй юу. Энэ том албанчлалтай хүмүүс нь тэр жоохон хүүхдүүд хүссэн юм аа хийж болдог байсан. Тэгэл тийм group session төрөлөөд гэсэн гэж байгаа байхгүй юу. Тийм олуулаа нийлээд ингээ ганцаараа ингээ бэлгийн харилцаанд орох юм штэ. Ингээ олуулаа нийлж байгаа нэг жоохон хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орох энэ төр те янз бүрийн одоо хүмүүсийн жирийн хүмүүсийн бол ингээд дотроо бүр төсөөлөгчгүй тийм зааван юмнуудыг бол тэр арал дээр зохион байгуулж явуулдаг байсан юм байна. За тэгээд та нар бодож иж магадгүй л дээ энэ Jeffrey Epstein чинь тэгээд энэ хаанаас ийм охтууд олж ирээд байгаа юм. Энэ жоохон хүүхдүүд эцэг их нь хаана байгаа юм бэ? Тэгээд хаанаас аваад ирсэн хүүхдүүд юм бэ гэж бодож байгаа байх. За энэ нь бол бас айгүй тийм nuance-тай зав энэ айгүй амар одоо эрэгтэй хүмүүс маахгүй энэ их жоохон хүүхдүүдийг яаж хэрхэн олох юм болох уу гэдгийг сайн мэднэ. За нэг арга нь болохоор эртдээ бүр ингээд энэ нь бол бүр олон улсын хүний найманы юм яриад явчихж байгаа байхгүй. Eastern Europe-аас ялангуяа зүүн Европоос ялангуяа айгүйх жоохон хүүхдүүдийг авчирдаг байсан гэнэ бүр нисгэж авчирдаг байсан. Зарим нь бол эцэг их нь бол мэдээд ингээд худалд баргалтай эцэг их нэг худалдаж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа яг ойлгомжтой яг ямар шуган жоохон хүүхдүүдийг тэг ямар шуган айлын хүүхдүүдийг target хийх вэ гэдгээ бас айгүй мэддэг байсан. Айгүй амьдралын болцоогүй ч юм уу боломжгүй ч юм уу те ээж аав нь одоо тийм хар тамхинд мансууруулах байцсанд орчихсон ч юм уу те айгүй тийм амьдралын доод
зиндааны амжиргааны айлын хүүхдүүдийг ингэж торог тэдэг байсан байгаа байхгүй. Тэгэд тэр Eastern Europe-аас ингэж иймэрхүү айлын хүүхдүүдийг ингэж ээж аавынхын зөвшөөрлгүйгээр хулгайлаад ч юм уу те ингэж авчраад нисгэж авчраад тэгээд юу ачаад одоо ийм бэлгийн харилцаанд оролж хүчндчихэд тэгээд маргааш өдөр нь буцаагаад нисгчдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг арал дээрээ авчрангуудаа пассвортуудыг нь бүгдийг хураагаад авчдаг байсан юм байна. Тийм болохоор угаасаа пассворт байхгүй юм чинь энэ хүмүүс ч эмэгтэйчүүд ч охтууд ч хүүхдүүд чинь одоо зүгтэн гэсэн юм байхгүй шүү дээ. Яаж зүгтах юм бэ дээ ингээд те. Тэгээд пассвортыг нь хурааж авчгаад ингээд заваан балиар юмнуудаа гүйцэлдүүлчихэд маргааш нь ингээд онгоцон нисгээ хийгээд буцаагаад Eastern Europe буцаахтаа одоо пассвортыг өгдөг гэсэн гэж байгаа байхгүй. За тэгээд энэ Eastern Europe-ийн иймэрхүү гадаад хүмүүсийг болохоор ингээд жоохон хүмүүсийг авчрахтаа айгүй дуртай байдаг гэсэн гинэ. Ягаад тэгэхээр өөрт нь ч гоё байдаг байсан тэр одоо найзууд нь тэр world leader хүмүүс нь ч гоё байдаг гэсэн. Ягаад тэгэхээр эдгээр чинь англиар ярьж чадахгүй учраас жоохон хүмүүсийн юу ярьж байгаа нь бол өөрсөнд нь хамаагүй ярьж байгаа юмыг нь ойлгохгүй шүү дээ. Тэ тийм болохоор айгүй амар англи хэлээр ярьдаг болохоор амар байдаг байсан гэж ярьдаг байсан юм байна лээ заяа. За түүнээс гадна бас нэгэн өөр арга байгаа юм. Охтуудыг ингэж авчрах. Ямар арга вэ гэхээр өөрийнх нь одоо бүр бараг нэг тийм ring болцсон байгаа хгүй тийм одоо cycle. Бүр юм сүлжээ web шиг юм. Энэ болохоор яадаг вэ гэхээр massage therapist гэж одоо худлаа ярьж хүмүүсийг одоо авчирдаг байсан гэсэн, хүүхдүүдийг авчирдаг байсан гэсэн. За энэ нь болохоор өөрөө шууд арал дээрээ энийгээ бол хийхгүй, өөрийнхөө тэр New York ч юм уу одоо эсвэл Palm Beach гэдэг Florida тэр байшингууд дээрээ энэ охтуудыгаа recruit хийж авдаг байсан юм байна. Жохон охтуудыг одоо энэ middle school 10 жилийн сургууль гэсэн үг шүү дээ. Дунд сургуулийн ч юм уу эсвэл ахлах сургуулийн 18-аас доош насны охтуудыг нэгээр нь ингэж recruit хийдэг. Тэгээд нэг одоо жишээ өгье те. За одоо нэг 13-тай охин хүрээдэрлээ гэж бодъё. Ямар нэгэн аргаар ингээ авчирсан байгаа байхгүй. Худлаа яриад ч юм уу те ингээ авчирчихсан. За авчираад массаж хийлгүүлээ. Эхлээд болохоор угаасаа тэр хүүхдүүдэд чи хамтдаа унтах хэрэгтэй би чамайг одоо хүчинд нь гэж угаасаа хэлэхгүй нь ойлгомжтой тийм үү. Тэгээд энэ хүүхдүүд нь дахиад л те айгуу тийм боломжгүй амьдралтай хүүхдүүд байгаа байхгүй. Тийм учраас те чи ингээд те цагийн ажил хийж ийм McDonald's-д ажиллаж нэг $5 ингэж олж байгаагаа оронд чи хүрээ дээр надад нэг 40 минутын массаж хийгээд өгч те тэгээ би чамд $200 $300 өгье гэдэг байсан. Гэтэ өөрөө бол ингэж очиж авдаггүй. Энийг нь болохоор энэ recruit хийдэг байсан бэ гэхээр өөрийнх нь одоо тэр найз охин нь өөрийнх нь баруун гарынхын эмэгтэй болох тэр Ghislaine Maxwell гэдэг эмэгтэй хийдэг гэсэн байгаа байхгүй. За тэр эмэгтэй ингээ охтуудыг ганц 2 охиныг авчирлаа гэж бодъё. За тэгэнгүүт яг одоо хүчндэх хэмээ хийж байгаа. Яг эхлээд массажны тейбл дээр ингээ байждаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэл охтууд нь хүрэж ирэл массажлах үед нь угаасаа ойлгомжтой зүгээр массаж байхгүй байгаа шүү дээ, тэ. Шууд ингээл хамаг юма тайлал дээшээ харж итэл жоохон охтуудыг оролтоол хөх мөхөнд нь хүрээл доотлох хамгаалалт нь хүрээл те. Тэгэл нөгөө охтууд нь жоохон ингээл эвгүй болоод яаж мангууд нь ингээл оролцоор байгаа л бүр хүчнэтчих. Эсвэл зарим нь бол ингээ бүр ингээ би айгу яагаад ч юм юм те ингээд одоо зайлс хийсэн ингээд тэгсэн тохиолдолд болохоор за окей тэгвэл чи надтай ийм химээргүй байгаа юм байна. Гэхдээ юу аа хэрв чи цаашдаа өөрөөс чинь өөр тэг ингэж надад массаж хийж чадах охтуудыг авчрах юм бол нэг охин авчрахад би чамд $200 өгье гэдэг ийм одоо баг тэг сүлжээ юм хийдэг гэсэн байгаа байхгүй. Тэгээ тэр жоохон охтууд нь тэгээ та нар энэ тал дээр ингээ энэ зүйлийг ингээ ярихлаар бас иймэрхүү хүмүүс интернет дээр харагддаг байхгүй. Хүү энэ жоохон хүүхдүүд чинь өөрснөө юу хийжсэнээ мэдчихсэн байж. Хин баг тэр одоо энэ эрэгтэй хүний юун дээр очиод тэгээ гэрт танихгүй эрэгтэй хүний гэрт очиод массаж хийгээд гэсэн. Наад бол чинь баг өөрснөө юу хийхийг мэдчихээ юунд орж ирснээр мэдчихсэн юм шүү гэж ингэж ярьдаг. Хүмүүсээ энэ чинь жоохон хүүхдүүд 18 хүрээгүй хүүхдүүд 14-өөс хавуулаад ихэнх нь бол 13-тай 13, 14, 15, 16, 17-тай охтууд гэсэн гэж аахгүй. Аль нь ч 18 хүрээгүй. Тэгэхээр энэ жоохон хүүхдүүд чинь бол ингээд те өөрийгөө захирч одоо юу юм бэ өөрийнхөө энэ зөв энэ буруу юу гэдгийг ингэж одоо зөв буруу ялгахч тийм боломжгүй байгаа шүү дээ. Хүний тарих гэдэг чинь бол ингээд бүрэн develop хийгдэж амжаагүй байгаа. Тийм ч учраас одоо ихэнх улсуудын алкогол худалдаж авах те арх согтууруул хундаа худалдаж авах одоо нас чинь 21-ээр хязгаарлагдсан байгаа. Үстэй 21 нас хүрээгүй хүмүүст
арх согтууруулах хундаа худалдахгүй байж иж 21 нас хүрээгүй 18 нас хүрээгүй хүүхдүүдээ хүү та нар өөрснөө баг юу хийхийг мэдчихсэн юм биш үү зүгээр худлаа баг биеийн үлэх гэж утсан юм биш үү гэж жоохон хүүхдүүдийг буруутгаад байдаг тийм тэнийг хүмүүсийг бол би үнэхээр ойлгодгүй юм чи жоохон хүүхдүүд те айж эмэн за хэрүү би ингээ хүснээр нь хийхгүй бол намайг яаж хуулаа гэж бодно инээ тэрэ гэл те зөндөөл юм толгоонд нь болж байгаа нь угаасаа ойлгомжтой. За тэгээд ингэж энэ жоохон хүүхдүүдийг ингэж авчруулдаг гэсэн байхгүй. Тэгэл нөгөө хүүхдүүд чинь за би өөрөө ядаж ингэж хөшөндөлөхгүй юм чинь мөнгө олохын тулд те амар аргаар мөнгө олохын тулд нэг найзаа аваад ирээ гээл те. Тэгэл сургуулаасаа нэг найзаа авчирна. Өө чи энд нэг юм эрэгтэй хүн байдаг юм айгу баян энэ 40 минут массаж хийж өгөөд $200 авдаг юм а чи ингээ амар хэлбэр агаар те. Мөнгө олох уу гээл нэг найзаа авчирна. Ингээл явчихдаг гэсэн байхгүй. Тэг бүр ингээд энэ сүлжээнд бүр дуусахгүй манайхаа. Яг ингээд баригдаад цагдаа магдагаар ороод яасан чи бүр ингээд дуусашгүй юм сүлжээ бараг л юм аалзны тор шиг юм байгаа байхгүй. Тэгээд одоо ингэж recruit хийсэн охтуудыгаа өөрөө эхлээд хүчиндэж тэр байшин дотор хүчиндэж энэ дээрээ болж бэлгийн харилцаанд орно. За тэгж жагаад тэднийгаа ингэж traffic гэдэг байсан байхгүй ийшээгээ тийшээгээ тэр арал марал руугаа нисгэж авч чад эсвэл Парис руу нисгэж авч чад энэ бүр олон улсын юм байхгүй Испани руу нисгэж авч чад гэсэн гэж байгаа ингэж нисгэж авч чад ингээл энэ баян хүмүүсээр ингэж хүчндүүлдэг байсан байгаа юм. За өөр бас нэгэн одоо эмэгтэй хүмүүсийг тэ залуухан эмэгтэйчүүдийг эсвэл охтуудыг ингэж recruit хийдэг байсан арга нь болохоор Victoria's Secret-ээр дамжуулж манайхаа. Victoria's Secret болон Bath and Body Works, Abercrombie and Fitch гэдэг иймэрхүү брэндүүд limited brands гэж байгаа. Энэ маш олон брэндүүдийг ингэж own хийдэг, захирдаг нэг мундаг эрхтэй байгаа. За мундаг гэх нь одоо юу юм? Мундаг гэдэг нь айгүй гоё сайхан хүн гэж хэлээгүй шүү. За ийм эрх мэдэлтэй хүн байгаа. Тэрийг болохоор Les Wexner гэдэг. Окей, би энэ Les Wexner-ийн тухай бас нэгэн одоо Victoria's Secret-ийн бичлэгийн тухай ярьж байхдаа хэлж ирсэн. Бас айгүй controversy-тэй хүн байгаа. Les Wexner Jeffrey Epstein хоёр маш ойр дотн найзууд байсан юм. Окей. За, тэгээд энээсээ шалтгаалаад манайхаа Les Wexner ч Victoria's Secret-ийг own хийдэг учраас энийг нь ашиглаад Jeffrey Epstein жоохон охтуудыг ингэж уруудтаад өвчи модель болмоор байна уу? Victoria's Secret-ийн owner нь миний найз Les Wexner. Би чамайг Victoria's Secret-ийн шоунд оруулаад өгч чадна. Би чамайг Victoria's Secret-ийн catalog-д оруулаад өгч сэтгүүл дээр гаргаад өгч чадна. Айлуу гэд ийм аргаар охтуудыг ингэж бас уруудтаж recruit хийдэг байсан байгаа юм. Одоо чинь нэг ийм залуухан охин байсан байгаа аахгүй. Гэтэ энэ охин болохоор ингээ бас 18 19 хүрсэн байсан юм шиг үл ямарсан underage байгаагүй. За тэгээд ингээд ганц хоёр ийм кино минонууд туслах дүр бүтээжсэн ийм эмэгтэй яг тухайн үедээ. Тэгсэн чинь энэ Jeffrey яг өөрчлөлөө approach хийгээд миний найз ингээд Victoria's Secret-ийн те owner би чамайг catalog-д нь оруулаад өгье. Би аль чамайг audition хийгээд хоёулаа нэг шалгаруулт хийгээд нэг хотелийн өрөөнд аваад орсон гинэ. Тэнгүүдээ за хувцас тайлгээл би чиний measurement-ийг чи аавна гэсэн юм байна л да. Ингээд те юм уу гэж хэмжээгээ чи аавна гэд. Тэгээд хувцас тайлаад байжсэн чинь гэгүнт өөрийнх нь одоо хамаг имийг л базаж мазаал хурж мөрөөл нөө inappropriate юм хийгээд унсан гинэ. Тэнгүүд энэ эмэгтэй айгаад гараад гүчгсэн, гараж гүгээд шууд цагдаа очиод болсон явдлыг хэлсэн. Хинч хүлээж аваагүй гэж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бол Jeffrey Epstein. Маш баян хүн. За та нар ингээд бас бодож иж магадгүй. Энэ одоо арал дээр нь яг очсон энэ хэрэгт нь холбогдсон гэдэг байгаа хүмүүс нь хин юм болоо гэд. За та нарт ингэж дөрөвдөө та нар зөвхөн шоконд орохдоо бэлдээд сууж байгаарай заяа. Stephen Hawking би энийг болоод хүмүүс бүр шоконд ордог. Stephen Hawking мэднэ үстэй та нар те маш алдартай ийм одоо шинжлэх ухааны те судлаач хүн байгаа. Юу байгаа? Physicist те ийм одоо физикийн хүн байгаа шүү дээ. Үнэхээр амар олон одоо гахалтай нээлтүүдийг олж нээсэн ийм мундаг хүн байгаа юм. Уул нь бол үнэхээр мундаг scientist ийм хүн байгаа. За тэгээд Stephen Hawking чинь бас юу гэдгээрээ те disabled гэдгээрээ бас ингээд олон танигдсан шүү дээ. Ингээд хэрэгцээтэй суудаг өөрөө ингээд нэг юм ягаараа юм хамаараа нэг юм зохион бүтээсэн компьютерээр ингэж ярьдаг. Өөрөө юм ярьж чаддаггүй те. Тэгсэн мөртлөө энэ хүн чинь Stephen Hawking чинь Jeffrey Epstein-ийн арал дээр очиод охтуудтай юу яадаг байжээ манайхаа.
Окей. Хүмүүс яаж гэж гайхаад байгаа. Гэтэ бүр үнэхээр дандаа очдөг байсан. Баахан шалтай октодтой ингээ зураг мөрөг авахулсан зөндөө олон зурнууд нь байгаа. Окей. За тэгээд энэ Stephen Hawking, Jeffrey Epstein болохоор Stephen Hawking бүр дурлцсан байж гинэ. Яг тийм романтик утгаараа биш. Зүгээр л айгүй амар өстэй Stephen Hawking-ийн галзуу ногоон фэнүүд байсан гинэ. Тэгээд тийм учраас бүр ингээд Jeffrey Epstein, Stephen Hawking-д Submarine тэгээ усан дор шумбадаг нөгөө нэг далайн усан дор шумбадаг submarine хүртэл бэлгэлж ирсэн гинэ. Submarine болохоор энэ Stephen Hawking-ийн одоо wheelchair-ыг тэрэгцрийг нь багтаж болохоор team submarine-ыг хүртэл бэлгэлж ирсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд тийм учраас ингээд Stephen Hawking бол арал дээр дандаа байнга очдог байсан юм байна лээ. За түрүүний хэлсэн Les Wexner гэдэг тэр том billionaire тэр бомтон хүн очдог байсан. Naomi Campbell тэн дандаа л юм дээр явж байгаа юм байна хаа. Дэрийн файл дээр ч явж исэн, Jeffrey Epstein-ийн файл дээр ч явж байгаа айгу өстой сони эмхтэй шүү. За тэгээд Bill Clinton, Америкийн ерөнхийлөгч асан. За Donald Trump одоо Америкийн одоогийн ерөнхийлөгч. За түүнээс гадна Prince Andrew буюу одоо Английн Royal Family-гийн нэг ханху Andrew. За тэгээд түүнээс гадна одоо би хэдүүлээ нэг хохирогчийн тухай ярихдаа бүр илүү амар хүмүүсийн тухай ярих болно. Окей, яг очдог байсан. Түүнээс гадна одоо Michael Jackson яригдж байгаа, Mick Jagger, за тэгэнгүүтээ Diana Ross, Elon Musk гэд маш олон хүмүүсийн нэр дурддагдж байгаа манайха. За гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ айгүй олон хүмүүсийн нэр дурддагдаад байгаа те ингээл тэр бомбтнууд, шинжлэх ухааны хүмүүс, улс төрийн том улс төрийн хүмүүс, ерөнхийлөгчд, одоо тий ханху манху Royal Family-гийн хүмүүс, дуучид, жүжигчид энэ төр гээд тий манай Монголын улс төрчид ч гэсэн манайхан дурддагдлаа гэд тэрхүү файл дээр та нар одоо Department of Justice руу ороод Epstein-ийн файл руу ороод одоо чинь Mongolia гэж бичиж гарч гэрэнгүүд search result гарч ирээд тийм хүмүүсийн нэр гарч ирлээ. Хоорондоо имэйл бичдэг байсан байна энэ төргээ тэглээгээд just wait. Тэглээгээд энэ хүмүүс бүгдээрээ яг энэхүү одоо жоохон хүмүүсд хүчнэцдэг байсан тэр юмд нь оролцдог байсан гэсэн үг бол биш. Окей. Энийг би ингээд шууд хатуухан хэлье. Okay. Яагаад вэ гэхээр хүмүүс одоо зүгээр search result-ын дээр нь гарч ирэнгүүт хүүе оролцдог байсан юм ингээд байгаа байхгүй юу? No. Jeffrey Epstein чинь тийм ийм балиар зааван pedophile хүн байсан. Гэхдээ энэ хүн чинь бас үүнээс гадна дэлхийн бүх том эрх мэдэлтэй хүмүүсийг таньдаг байсан elite ийм холбоо сүлбэтэй бүх хүмүүсийг мэддэг байсан ийм хүн юм аа. Тийм учраас энэ хүн чинь бол ингээд мэдгүй хүн гэж бараг байхгүй, холбоотой байгаагүй хүн гэж бараг байхгүй. Тэр хоёр хүн одоо жишээ нь Монголын нэг улс төрч Jeffrey Epstein рүү имэйл бичдэг байлаа гэд энэ хүн яг оролцож исэн гэсэн үг бол биш. Бид нар мэдгүй. Яг тэр зураг тургын гарч ирсэн үед бид нар мэдхээсэн шүү дээ. Зүгээр хоорондоо имэйл бичлэж исэн байлаа гэд зүгээр хоорондоо хамт нэг уулзаад орой хоол идчихсэн байлаа гэд тэрэнд нь оролцдог байсан гэсэн үг бол биш шүү. Окей. Тэгэхээр бас тиймэрхүү өрөөсгөл юм яваад байгаа юм байна лээ монголоор. Өө бараг л тэр оролцдог байсан. Нөө бараг л тэр яадаг байсан гэд энэ Jeffrey Epstein чинь айгүй тийм мөнгөтэй төгрөгтэй бүх хүмүүсийг мэддэг гэсэн юм холбоо сүлбэтэй бүх одоо индастринд ийм одоо оролцоотой байсан хүн байгаа байхгүй. Тэгэхээр битгий бас тэгэж шууд өрөөсгөлөөр ойлгоорой. За одоо хэдүүлээ энэ Ghislaine Maxwell гэдэг байгаа тийм Jeffrey Epstein-ийн баруун гарын эмэгтэй гэж яриаддаг. Энэ эмэгтэй тухай яриа тийм. За энэ эмэгтэй нь болохоор Англиас гаралтай. За Английн маш баян байсан. Тэгээ ийм billionaire тэр бомтон хүний охин юм байна лээ. Тэр аав нь болохоор Robert Maxwell гэдэг эрэгтэй байгаа юм. За тэгээд энэ эмэгтэй бүр аавынхаа одоо бүр ааваасаа огт салдаггүй байсан. Бүр жоохон байхасаа агуулад огт салдаггүй байсан. Бүр ингээд аавда бүр ингээд хачиг шиг наалддаг байсан ийм эмэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ эмэгтэй нь бүр ингээд бүр багасаа одоо нэг тийм эрэгтэй хүний attention авахыг аягүй хүсдэг байсан. Эрэгтэй хүмүүсийн анхаарлын төвд байхыг хүсдэг байсан байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас нэг ааваасаа тийм юм сурсан юм шиг байна. Тэгээ аав нь ч гэсэндээ бүр эмэгтэй хүмүүсийг амар тийм дорд үздэг хүн байсан байгаа байхгүй юу. Эмэгтэй хүмүүсийг бол юу ч гэж үздэггүй те зүгээр object
гэж одоо эд зүйл гэж баран гэж үздэг байсан. Тийм учраас одоо ингээд өөрөө их нэртэй мөртлөө те энэ Ghislaine Maxwell гэдэг байгаа эмэгтэй ээж нь хажууд нь байгаа те ингээд ихнэр нь байгаа мөртлөө паринууд дээр ингээд үйлчлэгүүд дээр өөр эмэгтэй хүмүүс дээр очиод ингээд ихнэрийнхээ хажууд тэр хүмүүстэй сэтгнээд ингээд те pick up гэдэг те хойлоо инкүтгүүгээ явж байгаа гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд нь одоо жишээ нь үгүй гэдэх юм бол шууд за окей гингүүтээ аргашаа гараад өөр нэг эмэгтэй лөө очиод одоо ингээл тий сэтгнээд ундаг байсан гэж байгаа байхгүй. Тэр эмэгтэй тэр охин нь залуу охин нь болохоор түрүүхэн саяхан ингээ pick up сэтгнэх гэдсэн одоо эмэгтэйгийнх нь охин байх жишээ нэ. Тэгэхээр нас мас харгалзахгүй ингээл явж байдаг байсан ийм эрхтэй байгаа байхгүй. Эмэгтэй өнөөсөө дорд үздэг байсан. Тэгэд энэ Ghislaine Maxwell болохоор тэ бүр ингээ аавынхаа бүр ийм attached байсан жоохон байхаас хачир шиг наалддаг байсан болохоор тэр юмнаас айгуу суралцсан. Тэгэд эрэгтэй хүний аавынхаа attention-ы гол хэсэг нь байж ингээ өөрөө айгуу гой мэдрэмжийг авдаг байсан юм шиг байгаа юм. Тийм учраас аав нь нас барсан. Аав нь бас айгуу сонирн байдлаар нас барсан байгаа байхгүй. Өөрөө аав нь охиныхоо нэрээр нэрлсэн Lady Ghislaine гэдэг нэртэй тийм усан онгоцтой байж айгүй том усан онгоц гэж аахгүй. Тэгээ тэрнээс одоо үсэрсэн юм уу яатсан эсвэл accidentally те ингээд самсгүйгээр унтсан юм уу яатсан ямар ч ингээд усанд живсэн байдалтайгаар олцсон гэж байгаа юм. За тэгээд хүмүүс болохоор одоо амиа орлсон гэж боддгийн юм байна лээ. Яагаад вэ гэхээр энэ хүн айгүй тийм ловер хийж айгүй мөнгөтэй болсон гэдэг нь баригдаад бүр ингээд тэр нь илэрх гэжсэн гэсэн. Илэрх гээд банк одоо өөрийнх нь байгуулсан компани нь дампуурах гад тийм байжсэн байх лээ. Тэгээ тэрийгээ ингээ өөрөө олж мэдээд угаасаа өөр ямар ч гарц байхгүй гэдгийг олж мэдээд тэгээд амиа орлсон гэж ярьдаг юм байна лээ. За тэгэнгүүт Ghislaine Maxwell аавыгаа нас барсны дараагаар Нью-Йорк руу Америк руу нүүсэн байгаа юм аа. За тэгээд still бас айгүй амар мөнгөтэй байгаа шүү дээ. Саятан хിവэрэ байгаагаар ингээд Нью-Йоркод ирсэн. За тэгэж явж агаад Jeffrey Epsteinтэй танилцжээ. Бас л ингээд нэг баян хүмүүсийн л хүрээгээр л танилцж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед Jeffrey Epstein, Ghislaine Maxwell хоёр танилцсад бол Jeffrey Epstein бол яг нь баян болчихсон байсан. Одоо тэр Нью-Йоркийн апартмент зэртэйгээ болчихсон байсан. Гэхдээ хүмүүсийн нүдэнд болохоор яг тийм бүр амар тийм нэг дэлхийн удирдагчтай харилцаад байхаар хэмжээний тийм холбоо сүлбэтэй байгаагүй мэн лээ. Тийм хүмүүсийн нүдэнд болохоор энэ Jeffrey Epstein гэдэг хүн бол зүгээр л new money шинээр гарч ирж байгаа баян хүн гэдэг тийм бодолтойгоор хардаг байсан гэж аахгүй. Ghislaine Maxwell гэдэг одоо ийм угаасаа баян айлын тийм удмаараа баян байсан ийм айлын охин ороод хурж ирээд Jeffreyтэй танилцаад тэгээд Ghislaine Maxwell-ийн ийм холбоо сүлбэнээс болоод улам Jeffrey Epstein амар холбоо сүлбэтэй болсон байгаа байхгүй юу? Ghislaine-с болоод энэ мундаг одоо дэлхийн удирдагч хүмүүс чинь Jeffrey-г new money гэж харахаа болсон. Алуу энэ хүнтэй холбоод одоо яриад үзэдэг гэсэн байдлаатай ингээ холбоо сүлбэн улам ингэж цэцгэлсэн юм байна лээ. Тэгээ анхандаа бол энэ Jeffrey, Ghislaine хоёр чинь ингээ үерхдэг байсан юм байна. Үерхэд ингээд тэгээ энэ эмэгтэй чинь бас ингээд найзуудтай хэлдэг гэсэн гинэ. Ой маа найзалаа бүр ингээд те нэг ийм кондишнтэй эрүүл мэндийн ийм кондишнтэй учраас юу яадаг бүр тэ өдөрт 4 удаа ингээд тавих хэрэгтэй байдаг. 4 удаа ингээд тэ оргазм хийх хэрэгтэй байдаг. Тийм болохоор би бүр ингээд тэ найзалуудаа охтууд олж өгдөг гэж ярьдаг гэсэн гэж аахгүй найзуудтай. Тэ найзууд нь what the fuck are you talking about? Тэ юу яриад байгаа ингээд. Тэ анхандаа бол ингээд хосуудын харилцаагаар эхэлсэн. Сүүлдээ болохоор ингээд хосууд биш одоо ийм найзууд тэгсэн мөртлөө айгүй сонин ийм холбоотой. Тэгээд энэ эмэгтэй нь Jeffrey одоо ингэж жоохон охтуудыг олж өгдөг тийм ажлыг хийдэг болсон байл баруун гарна гэсэн үг. Тэгээд энэ чинь бас ингээд энэ эмэгтэй чинь зөвхөн ийм жоохон охтуудыг олж өгөхөөс гадна Jeffreyтэй нийлж агаад энэ жоохон охтуудыг энэ олж авчирсан охтуудыгаа ингэж abuse хийдэг байсан юм байна. Одоо хэлсэн шүү дээ, жоохон охтуудыг авчираад өө чи ингээд массаж хийж өгөх юмаа гэж авчирангуудаа яг тэр охин жоохон охиныг л хөрх юмтай ингээд массаж шаад ингээд урам мурыг массажлаад байж байгаа үед нь энэ тэр жоохон охиныхоо ард нь очиод хувццыг нь тайлал хөх мөхийг нь оролдоод л те. Одоо чи энэ Jeffrey-г эндээс нь барьмаар гэдэг ингээд зааж өгөөд хамтдаа гуруулаа ингээд нийлээд те. Биш хоёулаа нийлж агаад энэ жоохон охтуудыг ингээд хүчинцдэг байсан байгаа байхгүй юу. За одоо би та бүхэндээ Jeffrey Epstein гэдэг хүн одоо энэ хүү гэмтэрхүүд нь хизээ яаж илрээд ингээд шоронд орсон бэ гэдэг тухай яриад өгье заяа. 2 удаагийн тохиолдол байгаа. Нэг нь болохоор хамгийн анх 2005 онд болсон хэрэг заяа. 2005 оны 9 сард Флорида мужид цагдаагийнхан нэг охиныг ингээд баривчилж авчээ. За тэр зүгээр ингээд юу баахгүй машин бариа явж исэн юм жоохон охиныг ингэж баривчилж авсан. Зүгээр ингээд шууд баривчаад авчаагүй ингээд зогсоодог штэ тий ингээд цагдаа нар ингээд зам дээр зогсоогоод тэгээд
энэ охин жоохон сонио ажиллаад ахаар ингээд цагдаагийнхан машиныг нэгжээд үзсэн чинь дотроос нь машин дотроос нь юу гарч ирсэн гинэ одоо өвс тэ марихуана гарч ирсэн юм байна. За тэгээд угаасаа Флорида мужид болохоор марихуана чинь өвс чинь хууль бус учраас цагдаагийн газар хүргэгцэн. Ингээд тэ юм хууль бус юм ингээд өвсийг машин даваа явж исэн гэдгээр. За тэгээд тэр охин болохоор тухайн үедээ ингээд жоохон охин байсан. Яг 18 хүрээгүй байсан. Гэхдээ яг 16 17 байсан юм шиг үлээ. Тэгээд машин бэр явж исэн гэхээр угаасаа нэг Америкт чинь ер нь мужаасаа шалтгаалаад өөрөө байдаг л да. Гэхдээ 16 наснаас дээш бол ингээд угаасаа машин бариад явах боломжтой те үнэлэх авах боломжтой байдаг. Тэгээ машин бариад явжсэн гэхээр тийм л одоо настай байсан юм шиг үлээ. За тэгээд цагдаагийн газар очиод ингээд хүргэгдсэн чинь тэр охин гиг үнтэй цагдаагийнхаа хэлсэн ингээд би та нарт ингээд нэг те та нарын одоо бүр дээд алтан шалгалт чи хүнтэй уулзмаар байна. Надад ингээд хэлэх юм байна. Нэг хүний тухай гэж хэлсэн байна. За тэгээд алтан шалгалын хүнтэй уулзсан чинь би ингээд Jeffrey Epstein гэдэг одоо энэ баян хүний тухай хэлэх гэсэн юм аа. Ингээд тэр хүн намайг ингээд бэлгийн мөлжлөгөнд оруулдаг гэж хэлсэн юм байна. Тэгээ энэ охин чи 18 хүрээгүй байгаа шүү дээ, тий? Under age гэсэн үг, нас биеийн хүрээгүй хүүхдээ хүчинзэн гэсэн үг. За тэгээд яасан гэд тайлбарласан чинь өөрөө нэг одоо хувцсны дэлгүүрт ажилладаг байсан юм байна. За тэгээд яг бүр ингээд хувцсны дэлгүүрт ажиллаж байгаа юм жигээс ойлгомжтой айгүй бага хэмжээний цалин авч байгаа. Тэгээд цагийн $6 авдаг байсан ч гэнэ. За тэгсэн чинь яг тэр одоо дэлгүүрт ажилладаг байсан нэг өөрийнх нь насны охин хурж ирснэ. Хүүе чи өөр ажил хийх үү те ингээд нэг амар баян эрэгтэй байдаг юм а. Тэр баян эрэгтэйд ингээд зүгээр 40 минут массаж хийгээд өгөхөд $200 төлдөг юм а. Зүгээр л массаж гэж хэлсэн юм байна. Тэгэнгүүт нь угаасаа ойлгомжтой те ингээд те хэдэн цагаар хувцсны дэлгүүрт ажиллаад $600 ингээд цагт олоо хийжснээс ингээд $200 хийчихэ гэж бодоод найзтайгаа яваад утсан гинэ. Тэгээ нөгөө тэр хамт ажилладаг бас найз нь би чамдаа хамт ямнаа санаа зовлохгүй мэолтгүй гэд дагуулаа явсан гинэ. Тэгэд яг тэр байшинлуу дагуулаа явсан чинь ингээд айгүй том байшин байсан гэж аахгүй. Явж ороод тэгсэн чинь туслах нь гэдэг нэг эмэгтэй авчираад дэшиг тэр хоёрыг авчираад бааны өрөөнд оруулаад тэр массажийнхны өрөөнд оруулаад за одоо байж байгаараа одоо удахгүй хүрээд ирнэ гэж тэгсэн байна. Нөгөө эрэхтэн хурж ирнэ гэд. Тэгсэн чинь удахгүй л нөгөө нэг Jeffrey Epstein ч ороод ирсэн гинэ. Ингээд дээгүүрээ шалдан дагуураа нөгөө нэг бааны алчуур уучсан те. Тэгснээ яг өөрийг нь авчирж өгсөн тэр нөгөө нэг хамт ажилтдаг охин байж та те. Тэр охин лөө очингуудаа $200 өгсөн гинэ. $200 гарт нь ингээ атгуулж байгааг харсан. Тэгснээ нөгөө охин чинь тэр авчирсан охин лууга харангуудаа нөгөө найз нь за би чамд доор хүлээж заяа гүнгдээ яваад гсэн гэж аахгүй. Тэр үед тэр энэ охин те жоохон муухай мэдрэмж төрсэн гинэ. Ямар муухай юм намайг те яагаад ингээ мөнгө аваад надаас яваад гэж байгаа юм болоо гэж бодсон гэж аахгүй. За тэгээд массаж хийж эхэлсэн чинь нөгөө Jeffrey чинь өөрийг нь оролдож эхлээд за тэнгуудээ за хувцас тайлгаж шаарсан гинэ. Тэгээд ингээ оролдож яаж ах үедээ өөрийнхөө нөгөө юугаа яагаад нөгөө нэг өөртөө гар хангалга хийжсэн юм байна. За тэгэж яаж агаад өөрийг нь одоо юу яасан хүчинцэн. За тэгчгээд яг дуусныхаа дараа 40 минут болсон гинэ. Дуусныхаа дараагаар $300 өгөөд явуулсан гинэ. За тэгээд ингэж мөнгө төлснийхаа дараагаар би чамайг дахиж хармаар байна чи дахиж ингэ хурж ирж болох юм болохгүй асуугаад тэгээд энэ охин болохоор ингээд яг дахиад ирээлэдэг байсан байгаа байхгүй юу. Тэгээд дахиад тэ битгий ингээд энэ охин ингэж юу ягаарай blame хийгээрээ манайха жоохон охин шүү дээ гэдгийг бодоорой. Тухайн үед 15 таа байсан гэлөө. Тэгээд жоохон байсан гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ охинд болохоор ингээд юу яадаг гэсэн гэж аахгүй юу. Айгүй ингэж худлаа ярьдаг байсан. Энэ охин уул нь хичээл сургуульд амар сайн охин байсан нэг бүр ингэ 4.0 GPA-тэй заяа бүр голч дүн 4. За тэгээд ингээд өөрөө SAT энтрээ өгөхдөө бүр амар ингэ сайн SAT энтертэй болчихсон. За тэгээд өөрөөх нь одоо мөрөөддөг сургууль нь болохоор одоо NYU New York-ийн те NYU их сургууль байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ тухайн ингээд Jeffrey сонсчоод би чамайг NYU-д оруулж чадна. Тэгээд NYU-гийн чинь бүх төлбөрийг 4 жилийн төлбөрийг би төлж өгнө мөгнө гэд те. Ийм юмыг ярьдаг байсан юм байна. Тийм учраас ингээд энэ охин дахин очиод идвэсэн гэж аахгүй. Тэгээ ойролцоогоор бараг дор хаяж 100 удаа дахиж очисон гэдгийг бол энэ охин хэлсэн юм байна лээ. За тэгээ энэ охиныг бол ингээд хүчнэж яахтаа бол те зөвхөн өөрөө ингээд хүчнэдэх биш бас ингээд юм уу ашигладаг байсан гэдгсэн одоо тийм те том хүмүүсийн adult toy интруудыг ашиглаж өөрийг нь хүчнэддэг байсан гэдгийг бол хэлсэн юм байна лээ. За тэгээ энэ охин ингээд энэ цагдаа нарт ийм мэдээлэл өгч байгаа те. За тэгээд энэ цагдаа нар чинь what the fuck гэдэг ингээд жоохон ингээд бодчихж байгаа шүү дээ те. Энэ хүнийг бас ингээд юу яах хэрэгтэй юм шиг байна, судлах хэрэгтэй юм шиг байна гэдэг. За тэгсэн чинь яг тэр үеэр бас нэгэн охин одоо мэдээлэл өгсөн байгаа юм зөө. Энэ охин болохоор 14 настай байсан манайхаа. 14-тэй охин гэж бодцоо. 14 настай охин сургууль дээрээ нэг одоо
найзтайгаа хэрэлдээд зодолдоод ингээд принципалтай сургуулийнхаа захирлынхаа өрөөлөө явах болжээ. За тэгээд ингээд яагаад хэрэлцэн зодолцсон энэ гэж ярьж марж байгаа. Тэгснээ энэ хоёр охины хоёулынгийнх нь ингээд цүнх мөхийг нь л ухсан байна л да. Нэгжлэг хийсэн байна. Багш нар нь. Тэгсэн чинь энэ охиноос $300 гараад ирсэн гин шүү. Тэгээд энэ сургууль болохоор айгуу тийм жоохон амьдралын болцоогүй те айлын одоо хорооллын хүүхдүүдийн явдаг сургууль байгаа байхгүй. Тийм болохоор одоо 14 настай ийм жоохон ийм боломжгүй айлын хүүхдэд $300 байна гэдэг нь бол байх боломжгүй. Тэгээ ээж 10 залгасан чинь бид нар л өгөөгүй $300 өгөх мөнгө ч байхгүй гэж хэлсэн юм байна. За тэгээд чи энэ $300 хаас олсон бэ гэдгсэн чи хэлэхгүй байсан гинэ ихэндээ. Тэгж жагаад би нэг эрэгтэй хүний гэрлүүн очоод те ингээд дунд насны эрэгтэй хүний гэрлүүн очоод ингээд юу яагаад массаж хийх гэж очиод тэгээд миний одоо юм хомд хүрээд миний гараар өөрийнхөө юм хомд хүргүүлээ тэгээд надад 40 минутанд $300 өгсөн гэж хэлсэн юм байна. За тэгмүүд угаасаа ойлгомжтой сургуулийн захирал махлал багш нар what the fuck гэлтэй юу сонсноо бүр чихэндээ идэхгүй тэгээд шууд цагдаа залгаад хэлсэн байгаа байхгүй. За тэгээд цагдаагийнхаа юм мэдээлэлтэй боллоо. Хоёр охин хоёр одоо underage girls ийм мэдээлэл энэ Jeffrey Epstein гэдэг хүний тухай мэдээлэл өгсөн болохоор энэ хүндээ шалгалт хийж гисэн ба нууцаар шалгалт хийж гисэн гэж аахгүй. Яагаад вэ гэхээр энэ цагдаагийнхан Jeffrey Epstein гэдэг хүн бол маш баян эрх мэдэлтэй хүмүүдийг мэдчихсэн учраас бүр ингэ solid proofтэй тэ бүр хөдлөшгүй нотлох баримттай байж ижил одоо ил болохгүй гэдэг мэдчихсэн учраас одоо энэ хүү investigation айгүй нууцаар явуулжсэн гэж аахгүй. Тэгээд нотлох баримт олохын тулд энэ Jeffrey Epstein-ийн хогийг нь одоо хогийн компанийнхаа очил хогийг нь авч байгаа шүү дээ. Тэрийг нь цагдаагийн газар авчруулад хогийг нь ингэж түүж тэ одоо олох юм байна уу энэ төр гэж тэ нотлох баримт болох юм байна энэ төр гэдгийг одоо ингэж хайжсэн гэж аахгүй. Тэгээд тэгсэн чинь тэр хогноос нэг удаа тэр бас нэгэн өөр жоохон охины заяа дунд сургуулийн охины тийм юуны дүнгийн дэвтэр гарч ирсэн гэсэн. Тэгээд угаасаа ер нь жоохон охтуудтай ингэдэг нь олж мэдээд тэгээд ингээд хэрэг бүр ингээд цаашаа яваад 2008 онд баривчлагдсан байгаа юм аа. Окей. 2008 онд баривчлагдаад тэгээд бөө юм болоод одоо indictment хийнэ гэдэг. Тэр яг үеэр нь одоо investigation явагцаар агаад 34 охтууд underage. За 34 хохирогч нарыг олчихсан байсан гэж аахгүй цагдаагийнхан. Одоо нэг шүүх рүүгээ district attorney лгоо очоод те ингээд ийм хүн байна одоо энэ хүнийг баривчлах хэрэгтэй indictment одоо тэр баривчлах ийм одоо шийдвэр өгдөг шүү дээ indictment-ыг одоо гаргуул ингээд бэжсэн чинь юу болсон бэ гэсэн чинь гэгүнтхэн шүүх хурлан яг болоог байгаа штэ. Зүгээр indictment яригдж байгаа үед нь яг шүүхийн уулзалт болсон чинь энэ хин дээр Jeffrey Epstein гэдэг хүн дээр plea deal хийнэ гэтгсэн гэж байгаа байхгүй. Plea deal гэдэг чинь одоо юм тохиролцоо байдаг штэ тий. Гин буруутайгаа хүлээх юм бол одоо бага ял өгнөч гэдэг юм уу тий юм тохиролцоо хийнэ гэдэг юм plea deal гаргаад ирсэн. Тэгээ тэр plea deal нь болохоор бүр ингээд одоо түүхэнд бичигдэж үлдсэн sweetheart deal гэж байгаа байхгүй. Хинж хаанж ямар ч гэмт хэрэгтэнд өгөгдөөд байдаггүй бүр сонсогдож байгаагүй айгүй гой тохиролцоо. Окей. Тэгээд тэр нь яасан бэ гэсэн чи хэрүү гэмт хэрэгээ хүлээх юм бол хоёрхан зүйл анги дээр заяа. Ингээд гэмт хэрэгээ хүлээх юм бол уул нь хоёрхан зүйл анги биш байх хэвээр. Бүгд бүтэн 34 бага насны охтуудыг ингээд олчихсан байгаа шүү дээ, тэ. Хэрүү гэмт хэрэгээ хүлээх юм бол 18 сар л шорон цун. Тэг болоо. Тэг хамгийн аимшигтай нь гэх юм бол шүү дээ. Ийм plea deal хийх гэж байгаа бол хохирогч нарт заавал очиж хэлэх хэрэгтэй байдаг ингэ district attorney. За бид нар энэ гэмт хэрэгтэнд ийм тохиролцооны ийм deal өгөх гэж байна. Та нар зөвшөөрөхгүй гэж хохирогч нараас зөвшөөрөл авдаг юм байна. Тэгсэн чинь энэ 34 хохирогч нараас альнаас нь ч өмгөөлөгчдөөс нь асуугаагүй. Эднэрт бол бүгдээрэнд нь шок болсон гэсэн үг яг тэр шүүх хурал дээр. Тэгээд энэ 18 сар уул нь бол бүгд бүтэн 15-20 жилийн ял авах хэрэгтэй байсан ийм хэрэг байгаа байхгүй. Тэгсэн чинь 18 сар шорон цунаа гэд ингээд дуусчихсан. Тэг хамгийн аимшигтай тэр тохиролцоонд нь юу байсан гэж дахиж Jeffrey Epstein болон Jeffrey Epsteinтэй холбоотой тийм найз нөхөд ч гэдэг ийм гэмт хэрэгт оролцсон ямар ч хүмүүсийн эсрэг Jeffrey Epstein болон тэр холбоотой хүмүүсийн эсрэг ямар ч ийм гэмт хэрэг дээр дахиж одоо ингэж буруутгаж шийтгэгдэж баривчилж болохгүй гэдэг ийм заалт оруулсан байгаа байхгүй айгүй амар газ. Тэгэхээр энэ хүн одоо бүр ингээд яг ийм хэрэгээ гэмт хэрэгээ дахиад хийгээ явсан ч гэсэндээ улс дахиж энэ хүнийг баривчилж болохгүй гэсэн тийм гэрэг хийчихсэн байгаа байхгүй айгүй амар. Тэг ямар эрх мэдэлтэй гэдэг нь харагдаж байгаа биз. Тэгээд энэ 18 сар шоронд орохдоо бүр
айгүй хөгийн заяа. Тим 18 сар шоронд суусан гэсэн мөртлөө айгүй гоё шоронд заяа. Бүр айгүй тийм эргчлөөтэй шоронд суугаад тэгээд бүр 7 хоногийн 6 өдөр нь ажлын шаардлагаар шоронгоосоо гардаг гэсэн гэж аахгүй. 12 цагийн туршид шоронгоосоо гарч ажил төрлөө хийчгээд тэгээд хурж ирдэг гэсэн гэж аахгүй. Одоо бараг л ажлаа хийж л гэртээ хурж ирж байгаа хүн шиг ингээд 7 хоногийн 6 өдөр нь тийм байдалтай байдаг гэсэн гэж аахгүй. Work release гэдэг зүйл ингэнэ. Тэгээ 13 сар тэгж явчихад сүүлийнхаа 5 сард нь шорондоо байгаачгүй уул нь бол 18 сар гэдэг байгаа шүү дээ. Юунд яачихсан? House arrest нь гарчихсан. Гэрийн барилжлаганд орчихсон. Тэгээд хөлний нөгөө нэг ankle monitor зүүдэг шүү дээ, тэ. Тэрийг зүүгээд уул нь бол гэрээсээ гарах юм бол ингээл дуурж муурдаг шүү дээ, тэ. Тэгсэн чинь ягаад ч юм ankle monitor зүүчихсэн мөртлөө энэ Jeffrey Epstein чинь бүр ингээд шал өөр хот мот руу заяа Нью-Йорк руу бүр заримдаа бүр Парис руу өөр улс орн руу хүртэл ингээд нисээ яваад байдаг гэсэн байгаа байхгүй. Ямар ч баг house arrest гэсэн юм байхгүй. Зүгээр л эрхчлөөтэй л хүн гэсэн үг. Тэгээ 18 сар ийм зүйл нь өнгөрөөд гарчихсан. Ийм ихэнх удаа ингэж баривчлагджээ. Тэгээ энэ нь бол угаасаа өөрт нь ийм зүйл болсон учраас те айхгүй байгаа штэ. Би бол энийгээ дахиад хийгээд явна. Надад бол юу ч ийм болохгүй гэд те. Тэгээд дараагийнхаа 10 жил дахиад 19 оны хүртэл жоохон октодыг хүчинцээр л байсан, жоохон октодыг юм баян дэлхийн world leaders-уудад зарсаар л байсан, тийм зааван байлаа паринуудаа хийсээр л байсан. Тэгж жагаад 2019 онд баригдсан байгаа юм а дахиад манайхан заяа. 2019 оны 7 сарын 8-ны өдөр conspiracy to commit trafficking and trafficking of underage girls in New York State гэд ийм хоёр зүйл ангаар баривчлагдсан байгаа. За энэ удаа нь бол одоо угаасаа бөөм болоод тэгээд ашгүй яг энэ удаагийнхан шүүгч нь тэр 2008 оныхан Sweetheart Deal-ыг шалгаж үзээд энэ бол хууль бус арын халгаар хийгдсэн тохиролцоо байсан байна. Тэгэхээр энийг хүчингүү гэж үзнэ. Тэгээд тэр 2008 оныхан хэргийг нь дахиж сөхөн тэр хохирогч нарыг дахиж буцааж авчирна гэд бүх юмыг одоо нээсэн гэсэн үг юм байна. За тэгээд өстө бөө юм болох гээд те одоо энэ хүн жоо одоо үнэнгээсээ өстө жин шоронд явах гэдэг агсуу шүү дээ. Тэгээд шоронд одоо хоригдчихсан байгаа. Тэгээд өмгөөлөгчнөр нь одоо шүүх хурал болохоос өмнө нөгөө бонд төлж барьцаа төлж гаргах гад бүр 500 хэдэн сая долларыг те барьцаанд төлөё гэж бүр санаачлаг гаргасан гэсэн. Тэгээд угаасаа шүүгч бол зөвшөөрөөгүй. Ягаад вэ гэхээр гэрээс нь маш их олон тооны паспортнууд хурамч паспортнууд олцсон гэсэн, гэрээс нь маш их хэмжээний алмазнууд олцсон гэсэн. Тэгэхээр угаасаа зүгтах гад юм бэлдсэн байсан гэж байгаа байхгүй те. Түүнээс гадна бүх гэрүүдээс нэгжлэг хийгдсэн чинь жоохон хүүхдүүдийн порнууд те жоохон хүүхдүүдийн нүцгэн зураг мургнууд олцсон учраас угаасаа энэ хүн бол те хэрвээ шоронгоос гарах юм бол зүгтнаа те flight risk гэж үзээд шоронд нь байлгаж исэн. Нью-Йоркд байрлах Metropolitan Correctional Center гэдэг ийм газар шоронд баривчлагдаад байж исэн. Тэгэд 36 өдөр тэнд байжсэн байгаа хгүй. Тэгсэн чинь 2019 оны 8 сарын 10-ны өдөр өглөө маш үүрээр эрт мэдээ гарсан чинь Jeffrey Epstein шорон дотроо амиа орлоод нас барчихсан байсан гэдэг ийм мэдээ гарсан. Өөрийнхөө юуг яатсан гэж аахгүй. Орныхоо даавнуудыг ингэж уяад одоо өөрийгөө дүүжлээд нас уртсан байсан гэсэн. За гэхдээ энэ дээр бол хүмүүс итгэдэггүй. Энэ дээр бол нэлийн олон theory-нууд байдаг. Таамагнууд, conspiracy theory таамаг. Okay? Эхнийх нь бол за Jeffrey Epstein бол нас урсан юм байна. Гэхдээ Jeffrey Epstein амиа хорлоогүй. Нөгөө нэг том эрх мэдэлтэй өөрсдөө одоо энэ хүү балиар зааван парент нь оролцдог байсан те. Жоохон хүүхдүүдийг хүчнэддэг байсан. Одоо эрх мэдэлтэй хүмүүсээ шүү дээ нөгөө нэг дэлхийг удирдагч нар. Америкийн зөндөө олон өөр улс орнуудын улс төрчид ерөнхийлөгчд гэдэг энэ хүмүүст бол сайн юм болохгүй шүү дээ. Хэрвээ энэ шүүх хурал болоод ингээд бүх юм ингээд нэгжлэгдээд ингээд явах юм бол тэр хүмүүст бас халтай болчихж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн мэдээлэл нь гарч ирнэ. Тэр хүмүүс ч бас ингээд жоохон хөтөд хүчнэдэг байсан юм гэдэг нь гарч ирнэ. Тийм учраас шүүх хурал болохоос өмнө энэ том эрх мэдэлтэй хүмүүс арга хэмжээ аваад шоронд нь Jeffrey Epstein-ыг алуулчихсан гэж үздэг. Тэгээ энэ бол угаасаа маш их байх боломжтой. Хохирогч нар нь ч гэсэн хэлдэг юм байна лээ. Маш олон эрх мэдэлтэй хүмүүс, дэлхийн эрх мэдэлтэй хүмүүс хэрв Jeffrey шүүх дээр очсон бол
одоо өөрсөнд нь халтай юм болох байсан. Тэгээ Jeffrey болохоор энэ найзууд гэдэг байгаа энэ хүмүүсийнхаа бүх одоо хамаг муу dark secret-уудыг ингэж мэддэг гэсэн гэж аахгүй. Тэгээ бүх мэдээллүүдийг нэгж түүж олж авдаг гэсэн. Тэгээ сүрдүүлэх, blackmail хийх зөндөө мэдээллүүд байсан гэж байгаа аахгүй. За тэгэхээр энэ таамаг бол үнэхээр байх боломжтой. За хоёр дахь таамаг бол юу вэ гэхээр нас барсан хүн чинь тэр цогцос чинь Jeffrey Epstein биш ээ. Наадах чинь одоо he faked his own death гэдэг аахгүй. Угаасаа маш баян эрх мэдэлтэй хүн учраас мөнгө төгрөг өгөөл зохицуулаад худлаа өөрт нь адилхан харагддаг хүнийг үхсэн алуулаад тий өөрийнхөө оронд тэр гяндан дотроо хийлгүүлээд өөрөө болохоор айл уушааны нисэд гараад өөр газар руу явчихсан. За энэ бол бас байх боломжтой. Ягаад вэ гэхээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч нөрөө дуудаад өөрийнхөө гэрээслэлд өөрчлөлт оруулсан байгаа юм. Өөрийнхөө гэрээслэлд өөрчлөлт оруулаад өөрийнхөө 500 хэдэн сая долларын одоо кэш мөнгөө одоо эрх мэдэл одоо өөрийнхөө хөрөнгийг trust fund-д хийсэн байгаа юм. Гэтэ хамгийн зөв нь trust fund-д хийхдээ тэр фанд нь болохоор бас л нэг US Virgin Island-д тэр нөө арлууд дээр байдаг тийм одоо trust fund нь хийчихсэн. Тэр одоо хүмүүс ингэж шууд access их боломжгүй гэсэн үг. Окей. Тийм trust fund-д бүх юунуудаа хийгээд хөрөнгөө хийгээд гэрэлт бичиж тавьсан байна. Гэтэ тэр trust fund-ных нь beneficiary буюу яг одоо хүлээж авах те хөрөнгийг нь хүлээж авах залгамжлагч хүн хинбэ гэдгийг бол хинч мэдэхгүй. Одоо хүртэл хинч мэдэхгүй. Тэгэхээр өөрөөгч тавьсан байж магадгүй шүү дээ. Эсвэл өөрийнхөө хуурамч нэрийг тавьсан байх ч боломжтой. Тэгээд ингэж нас барахаас өмнө хэдхэн хоногийн өмнө ийм гэрээслэл хийнгүүтээ тэгээд амиа оролцсон байгаа байхгүй. Амиа оролцсон. Тэгээд хүмүүс л энд итгэдэггүй тий өөрийнхөө зөвөр өхлийг фейк хийгээд хөрөнгөө аваад ингэж цогтчихсан гэж боддог. Тэгээ энэ дээр бас зөндөө олон тийм conspiracy theory энийг батлах зүйлүүд байдаг. Одоо чинь гэх юм бол нэг зураг яваад байхгүй. Одоо өөрийнх нь одоо тэр нас урцсан байгаа тэр цогцсныхын зурагны одоо side profile-ыг харангууд хамар нь ингээ өөр харагдаж байгаа байхгүй өөрийнх нь хамраас. Хамарных нь хэлбэр шал өөр. Нэг нь болохоор ийм ингэсэн ийм хамар, нөгөөд нь болохоор ингэсэн ийм хамар. Бас чихэн өөр харагдаа. Чихэн нэгэн дээр нь болохоор чихэн айгуу том урт. Энэ одоо cartilage энэ шал өөр. Нөгөө зурган дээр нь бас өөр. Гэх мэтчлэн ийм conspiracy theory явдаг. За харин энэ Ghislaine Maxwell гэдэг энэ эмэгтэй те өөрийнх нь баруун гарахын эмэгтэй бас л одоо те энэ хэрэгт нь оролцдог байсан. Энэ эмэгтэй болохоор 2022 оны 7 сарын 2-ны өдөр баривчлагдсан байгаа. New Hampshire одоо мужид те нэгэн юун дотор гэсэн ай модон дотор байдаг нэг тийм бас mansion тэ тийм том тансаг байшин дотор ингээд баригдсан гэсэн тэнд нуугдж агаад баригдсан юм байна лээ. За тэгээ тэр шүүх хурал мурал нь болоод шоронд 20 жил суух юм ял авчихсан байгаа. Одоо яг шорондоо байгаа. Ийм байна манайхан. За одоо айгу их ярьцглаа манайхан айгу удаан болчихсон байна. Хэдүүлээ ингээд харалта энэ хэрэгч юм бол амар ингээд яг нэг сонгон шиг гэдэг шиг тийм ингээд хуулаалахаар ингээд дахиж гарч ирээд байдаг хэрэг. Тэгээ эн чинь бүр ингээд ийм олон жил үргэлжилжсэн. Тэгээ 2000 early 2000 бараг 1990 оны сүүлээс одоо явагдсан ийм хэрэг учраас тэг маш их олон ийм одоо том дэлхийн удирдагч нар оролцсон ийм хэрэг учраас маш олон нотлох баримтаа та нар бодоод 3.5 сая хуудас нотлох баримтаа дийл болсон гэдэг нь юу гэсэн үг вэ те? Тэр чинь бол саяхан л дэлгэгдсэн нь. Тэрнээс их зөндөө байгаа. Дэлгэгдээгүй байгаа эсвэл өмнө нь дэлгэгдэжсэн зөндөө зүйлүүд байгаа. Тэгэхээр манайхаа энийг бол ингээд нэг одоо юугаар ярьж дуусна гэж байхгүй. Тэгэхээр ямарсан өнөөдрийнхөө бичлэгтэр бол та нартай ингээд background information буюу одоо энэ хүн гэж ямар хүн байсан бэ, юу хийдэг байсан бэ гэх нэг баг саг мэдээллүүдийг хүргэлээ. Дараагийн part 2 дээр болохоор хэдүүлээ яг одоо энэ гарч ирсэн 3.5 сая хуудастай гарч ирсэн энэ хүү одоо нотлох баримтууд руу хараад ямар хүмүүстэй яг оролцож исэн байна. Яг үнэхээр зураг хөргөнд байна гэдтэй тэр бүгдийг ингээд нэг бүрчлэн яриад явах болно. За тэгээ та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.